За эрхэм мөндөд үзэгчтэй. Футбол толк нэвтрүүлгийн 8 дугаар бүлгийн 42 дахь дугаар эхлэх гэж байна. За тэгээ өнөөдөр бол бид дөрүүлээ сууж ийн үндсэн хөтлөгч Билгүүдээ маань Зевс Үбэд хоёрын араас Европ ТV-г дайлаар мөрдсөн байгаа. Та гуравтай өрөөнд төрье. Орой. За сүүлийн дугаарын сэтгэл ямар байна? Нот сайхан байна. Олон жил одоо хэддэг жилдээ явж байна. 8 дахь. 8 дахь жилдээ явж байна. Удаа явж шээ те. Тий. Тэгээд би бол 2 тулирлаасан сууж гисэн. Тэгэхээр миний одоо 7 дахь тулирлж байгаа юм байна. Тэгээ хоёулаа бол хамгийн анхны бас 5-ын 2 нь шүү дээ. А цэнгэл яг ихнийх дээр байгаа Тийм тийм. яг ихнийх дээр нэж. Хоёул авахгүй. Хоёулаа Тийм. тийм. За Баярлалаа шүү дээ. Тий. хандуурлах гарсан байна. Олон улирал явсан байна те. Тийм байна. Тийм байна. 8 дахь хөлрөл нь ингээд Төвшөөгийн одоо 2 3 дахь 3 дахь хөлрөл. Тэгээ эх улирал юуст бол ингэ 8 улирал явсан юм байна. Дараа улиралд өмсгөлөөс салгаас 9 болохоос. За өнөөдрийн дугаарынхаа эхний хэсгээр бид нэр өнгөрсөн 7 хоногт болсон одоо Европын тэмцээний финалууд болох Конференц лиг, аваргуудын лигийн финал байна. За эхлээд шууд Конференц лигийн финал руу орё гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногт энэ 5 гарагаас бүрүү гарах хичээлж гişүн болсон. За тэгээд болох зүйл болдгоор болсон. Тэгээд эхний 35 минут бол яг Битис бол сайн тоглосон. Ялцчих. Нэг хоёрын шууд үтсэн үү? Шууд үтсэн. Энэ Зарим бол Челсигийнхэн бас тоохгүй тэрийг үзчих яа гэм одоо ингэж хэлж байна. Би бол тэгээгүй. цомын тоглолт шүү дээ тийм ээ. Энэ тэгээ Искогийн бол их тийм онцгой үйлрэл байсан энэ жил. Тэгээд Иско тэр чутгаараа тэр голын дамжуултыг маш гоё өгсөн. За хэдийгээр ихний 35 минутанд Битис юу Челсигийн довтлогоог ингээд бүрэн яцааж исэн боловч өөрөөсөө гаргасан 2 довтлого нь бол ер нь сайн нийлээ тий. Тэгээ тоглолтын эргэлтийн цэг бол эхний үедэр Реал Битисийн довтлогод хамгийн аюултайсан тоглогч бол гимтч одоо суусна тодорхой хэмжээнд нөлөөсөн байл та тий. Эзе Абде бол зүүн зүгүрт бол Тэгээ 2 дуурай эхлэх тухай. 2 дуурай ихэнд Тийм дэмж эхлэх. тэгээд ясна. Гэхдээ яах тий зүгээр Эзе Абде байсан байгаагүй тоглолтын эцсийн үр дүн бол яг зүгээр Абде байсан бол жоохон тоглолт 3-1-ээр дуусч магадгүй юм да. Тэгээд Абдэг нөгөө Мало Густо хамгаалахад жоохон төвөгтэй байсан учраас яг 2 дугаар үедээ Рис Джеймсийг өгнө. шууд гарч ирсэн тийм Оруулж ирсэн гэсэн чинь нөгөө бэлдэж гаргаж ирсэн хүн нь өөрөө суудсан. Абдын суудсан. тэгсэн тий. Абдаа ерөнхийдөө эхний үеийн сүүлээс хойш нэг жоон догонцоо авчихсан. Жохон юу болцсон харин 35-аас хойш тоглоогүй. Тоглох гэж үзээ болоог баха. За энэ бол За тоглолтын шилдэг Кол Палмер. Яа Палмерын ингэж нааж өгдөг амир тий. Энэ бол бас класс дамжуулж чаа. Одоо эн чи иргэдэг үстэй тий. Тий. Одоо ингээд хоб зүүн үлийн одоо гадар хэсгэрээ иргэн. Гарын ашигт маш сайн өрсөлдөгчөө нэг метрийн хойно үлдээч чаа тэр гарын жоохон ашиг. Тэгээ тоглогч юм бол ингэж гол хийх. За Премьер лигт мандуулаад улаан авц хүртсэн байсан Жексон бол энэ Европын тэмцээнд бол жилүүд тоглосон. За тэгээд энэ бөмбөгийг мөрөөрөө цохоод оруулсан. За тоглогч ингэж юугаараа бол юугаараа хийх хэрэгтэй гэдэг тий. Тийм одоо гарал ивш бол таарлцсан бүх юмараа л одоо өнөдөө гол хийж явах хэрэгтэй. Тэрийг л харуулсан. Тэр чэжэрээ цохоод бас тийм тоглогч гэдэг хурд хүчийг тааруулж явах шиг энэ нэг жоохон тиймэрхүү юм шүү дээ. Энэ дээр шүмс нь Одоо яг энэ туултан дээр л тий. шүмс нь татцсан. Яг гойны автчихж байгаа. Татаад хол дуудаж байгаа юм л да. Татснаас болоод нөгөө хөлний баримжаа алдаад. тэгсэн тий. Тэгээ суудсан Жексон бол. Тэс манууч нь хурдтай л та. Тий. Өөрөө их яарчихгүй да догдлоод гол хийх гээд. За тэр. Санчогийн энэ гол бол Энэ гол нь ч баг нөлөөлсөн үү? Санчо Челситэй үлдэхээр өөрөө үлдээ гэсэн. Гэтэ Челси тэгвэл чи цалингаа багсах гэсэн. Албан ёсны юм бол гараагүй байгаа. үлдгэсэх тухай яриа яваад эхэлж байгаа шүү дээ. Одоо эдгээр чинь Манчестер руу буцах зөндөө тоглогчтой байгаа шүү дээ. За ер нь ихэнх нь буцмааргүй байна л гэдэг. Одоо энэ дотор чинь Антони явж байгаа нөгөө баг тийм ээ. Антонигийн одоо тоглолт яагаад гараагүй вэ гэхээр Антониг би тэгж бодсон. Дахиад нөгөө Премьер лигийн хамгаалттай дахиад учирчлаа. Түүнд Испани лиг бол маш гоё зогч исэн. Тэгтэл Премьер лиг дээр нөгөө Премьер лигийн хамгаалагч нар битээ ноцолдож хамгаалдаг тий. Тэр хамгаалттай Кукурелатай эргээд толонгууд дахиад Антони ер нь Премьер лиг рүү буцаж ирэх хэрэггүй байна гэдэг. Тэгвэл харагдсан. нөхөр бол тэгээд финалийн дараа бол одоо Битистик аяллаа ингээд өндөрлүүлж байна гэдгийг бол хийсэн тий. Тийм. Альбисоор бол зарласан байж байгаа. За ингээд Битисийг түүхэнд нь
Европын цомд анх удаа пенальт тоглууллаа. Тэглээ. Мануэл Пелегрини. Пелегрини тэгж одоо дасгалжуулагчийн замнал нь одоо баг 30-аад 20 гаруй жил болчиход Европын тэмцээний бас финал дэж үзээгүй юм байна. Тийм. Хоёр удаа хашаад үлдчихсэн. Тийм. Хоёр удаа хашаад үлдчихсэн. Яг Премьер лигт бол мэдээж аврал болж ирсэн тийм. Том лигт бол төрүүлээд үлдчихсэн бас. Вириалтай нэг үлдсэн нөгөөх нь юу вэ? Нөгөөх нь нэг Европа лигтээс хашаад үлдсэн гэж байна. 2006 онд бол нэг Вириалтай авралын лиг хашаад. Малагч ч бас хол явжс те. Малагач яг 8 тасгдсан юм. 8 дээр те. Дортмундыг хожиж явсан шүү дээ. Европа лигт үлдсэн санагдчих. Тэгээ одоо ингээ сая Тэр Манчестер Ситиг Премьер лиг төрүүлүүлсэн нь ер нь хамгийн том амжилт. тэгэлгүй байх хаа. Тэгэлгүй Бараг л тийш талчих шүү. За ингээд төрүүлэх хэрэгтэй байгаа нь бол төрүүлсэн. Тэгээ Челсигийн фэнүүдэд баярлалаа тийм. Бетисийн бол эхний 35 минут тул за бараг 40 минут ч юм уу маш сайн үүргээ биелүүлж хамгаалалт маш сайн нөхөж ирсэн. Тэгж жагаад сүүлдээ одоо цуцсан уу яасан яалтчгүй одоо ядарсан уу тий. Ер нь үнэнд гүйцэгдэн гэдэг л болсон тий. Хоёр дахь үедэр тэр нөгөө хамгаалалт нь байхгүй болж эхэлсэн. Дээрээс нь Бетисийн тоглогчд үнэхээр жижиг юм байна. Нуруу үнэхээр нам байна. Челси ч бол Премьер лигт булангийн цохилтоос, чөлөө цохилтоос хоёр давхарт толгоогоороо гол оруулж чадахгүй байгаа багийн нэг шүү дээ. Премьер лигдээ. Ер нь Премьер лигдээ бол нурууны өндөр бол намтай багтаа ороод байгаа байхгүй. Бусад багууд өндөр. Тэгтэл Бетисийн хажууд бол ерөөсөө толгой илүү өндөр байцгаас ч лээ. Тэгээд ерөөсөө тэр одоо хоёр давхраар гол ороод байгаа үстэй тий. Тэгэхээр нөгөө Бетисийн төвийн хамгаалагч нар бол үнэхээр намхан байлаа. Жигүүрийн хамгаалагч тэр тий. Санчо хажууд нь ямар том харагдаж байна тий. Санчо ч тийм өндөр хүн биш тий. Кукурела гэх чинь одоо Антонигийн хажууд бүр ингээд 90 толгойтой өрн гарах гэдэг л шүү дээ. Тий. Антони ч тэгээ дээрэс нь яс жижиг байна тий. Кукурела ч тэгээд өөрөө уг нь би жижигддэг хүн шүү дээ. Английн Премьер лигт тий. Том тамирчдад тэгтэл одоо Антони дээр бол ямар ч асуудал байхгүй ингээд нөмрөөл ороод ирж шүү дээ. Нуруу их жижиг байна. Кукурелаг бол өстой үнэхээр магтмаар төгсөн. Тэгээд өнгөрсөн Европын аврал шалгаруулах тэмцээнээр бол өөрийгөө бол бас ямар потенциалтай вэ? Тэгээд ер нь бас дутуу үнэлэгддэг юм байна гэдгийг харуулсан шүү дээ. Сая бол финал дээр бол Антоник маш сайн хамгаалсан. Дээрээс нь ерөн зүгээр бас энэ цаг үеийн одоо яг зүүн зүгүүрийн баг топ 5 хамгаалагчийн нэг болчоод байна. Болчоод байна. Ер нь бол яг муу юм байна. Одоо ер нь эргэлзэх зүйл бол хин дээр Кукурела дээр бол Испани шгшээгээ бол бүр баталгааж болчихлоо. Тэгсэн. Тэгээд Антонигийн тоглолт зүгээр яагаад финал дээр харагдсангүй вэ гэхээр ер нь бол зүгээр бас нэг тоглолтын төлөвлөгөө гарсан байхал та Пелегрини цаажуулагч хийсгийг одоо тэ зүүн зүгээрээ Рези апдэгээр явъя. За тэгээд одоо бас тоглолтын дунд хэсгээс баруун зүгээр лөө Антони дээр ерөнхийдөө тоглолтын ихнээс зүүн баруун зүгээр хоёулаа идэвхтэй ажиллана гэж бол байхгүй шүү дээ. Тэгээд яг одоо энэ өөрчлөлт шинжилэлт Бетист хийгдхээс өмнө нь бол Каналас, за Набил Фекир, Хуами гээд одоо бас яг довтлогчаар тоглолтыг энэ гурвлыг Мануэл Пелегрини Бетист их гоё тоглолдог байсан. Тэгээд ерөнхийдөө энэ гурав яадаг байсан бэ гэхээр яг тоглолтын явцад тоглооны ачааллыг ээлжиж өгдөг байсан. Тэгээд хоорондоо бас байрлалаа гэсэн Хуами, Фекир, Серхио Каналас гурав бол их байрлалаа сольж нэг-нэгнийхээ орон зайг нөхөж ингэж тоглолдог байсан. Тэгээд яг л тэр төлөвлөгөөний дагуу яваад эхлээд зүүн зүгээрээр Абдэ илүү ачаалал үрж явж хагаад дараа нь Антониг шилжүүлэх гэсэн чинь Антони тоглолтын ихнээс бөмбөгтэй харьцаагүй. Тоглолтод төдийлөн бас идэвхтэй оролцоогүй учраас ер нь бас өөрийнхөө тоглолтыг гаргахад ч гэсэн хүндрэлтэй байх шиг байсан. Дээрэс нь Кукуреягийн яг амлж авч байгаа тэр хамгаалалт бол Антони тэр их сайн хэрэгжчихүү гэж ер нь бол харсан. Тий, Кукурела ер нь бол өөрөө хүнд хуурагддаг хамгаалагч штэ. Зүгээр бийдүүлдэг, өндөрлүүлдэг л болохоос биш те. Хурдаар нэг тутаад байдгүй, хуурагддаг штэ. Одоо Бисака, Кукурела хоёрыг бол ер нь хуурагдж яхахыг харах нь бол ховор штэ те. Кукуреч энэ өдрөлд өөрөө Премьер лигт бас 5 гол хийсэн. Тий. Хамгаалагч донд бол нэлийн дэвэр явж байгаа. Мөргөж энэ төр хийгээд байгаа шүү дээ. Салахтай тулаад байдаг л хүн шүү дээ. Тэгэхээр Антони бол түүнд бүр амарч байсан баг. Бетис Пелегрини 2020 онд ирсэн. Тэгээд Пелегринийг ирэхээс өмнө Бетис бол нэг тийм том баг байгаагүй шүү дээ. Одоо юу гэдэг Европын тэмцээний эрхийн төлөө бол тоглож чаддаггүй байсан. 10 үед л дуусдаг байсан. Одоо сүүлийн 5 үлрэл дараалаад явчихсан 6 дугаар байрнаас бол буухгүй байгаа юм лээ. За энэ тоглолтын дараа нэг айхтар цуврал зогссон. Тэр нь юу вэ гэхээр 2001 оноос хойш Европын тэмцээний финалд Испани баг хожигдож үзээгүй гэсэн нэг айхтар үзүүлэлт. Та санаж байгаа үстэй тий. Одоо 20 Байерн Мюнхнээс хойш тий. 2001 онд юу юм бэ? Бүр хоёр тэмцээнд юм байл шүү дээ. Ливерпул Алавесыг хоцсон. Тэг гэсэн тий. Байерн Валенсиаг хоцсон гэдэг. Аврагын лиг UEFA-гийн цомд. Тэгээ тэрнээс хойш бол ерөөсөө ингээд энэ дэр чинь шигшээ огийг нэмэх юм бол ингээд Европын аварга, дэлхийн аварга энэ төрийг оруулах юм бол 28 тоглолт юм байна.
Испани шигшээ клубыг нь оруулах. Ийм одоо юм байж тээ одоо зогсоох юм уу гэд надаас асуугаад ингээл тэгээ зогсооё гэдгсэн зогсоосон тий. Цусаасан. Эхний үеийн дараах байдлаар ч бас хэцүү харагдчихсан шүү. Яг цаг ирт болохоор би бол бодож лээсэлтэй гайгүй хөө. Ямар гоё өндөр юм бэ гэж бодож байсан. Манайхан бол мөрөг гэх юм байна л гэж бодсон. За ингээд Челси Европын 4 цомд төлөв болгон зохион байгуулж байгаа 4 цомд бүгдэнд нь төрүүлсэн шүү дээ. Одоо цомтоо хогдын цомд Тоглоомжийн цомд 2 удаа. За шууд харъя. Аврагуудын лигт 2 төрүүлсэн юм байна. Дандаа 2 энэс. Европа лигт 2 төрүүлсэн юм байна. Cup Winners Cup буюу цомтоо хогдын цомд 2 төрүүлсэн. За супер цомыг оруулах юм бол бас 2. Ингээд саяны хүнсэндээ яг Европын 9 дахь цом болж байгаа. Тийм байна тий. Одоо ерөндөд энэ 4 тэмцээнд төрүүлсэн амжилтыг одоо эвдэх нь хашаа тий. Давтахад бол ер нь бусад байгууд ер нь Гэхдээ яг тэ одоо нэг том баг доошоо унах хэрэгтэй болно. Конференц руу орох шаардлагатай болно гэсэн үг шүү дээ. Тийм. Нэг том баг доошоо конференц руу ороод ирэх юм бол тэгээд Үлчиж шүү. бас ер нь төрүүлчих Тэгээ шүү. одоо жишээ нь Real Barca 2 бол конференц руу унах уу гэдэг заа өөр бас юм зү. Одоо хамгийн өрсөлдөө ихтэйгээр Английн багууд л ер нь орох Тий, хэрэгтэй. Английн багууд Тэрнээс ч одоо Real Barca Bayern ч юм уу конференц руу унах шанс бол Юуныхан Италичуудаас бас орж иж магадгүй. Италичудаас Италичуудаас орж иж магадгүй тий. Энэ жил Фиорентина Европа лиг руу орохоор болчлоо тий. Одоо баг 3 жил конференц тоглосон шүү дээ Фиорентина тий. Английн багуудаас бол одоо дундаж багууд орж ирэх нь хэрэгжил. Nottingham Forest. За энэ амжилтаар хэсэгтээ давтагдахад бол хэцүү ах уу? Тийм тэгээд яг юу юм да тий. Эгүй энэ ч одоо ингээд давтагдахад айгүй хэцүү. Нөгөө цомтоо хөгүүдийн цом чинь болохоо болцсон. Төрүүл цомтоо хөгүүдийн цомд төрүүлээгүй бол энийг давтах боломжгүй байна. Боломжгүй бас хэцүү. Яг го цомтоо хөгүүдийн цомд юу юм бэлээ? Аврагуудын лиг төрүүлцэл тий. Аврагуудын лиг Европа лиг цомтоо хөгүүдийн цом төрүүлсээрээс 5 баг байдаг гинэ. Нэг нь Челси, нөгөө дөрөв нь Bayern, Ajax, Liverpool, Juventus гэж үү. Тэгэхээр одоо ер нь тэр дөрвөл үлдэж чинь гэсэн үг байхгүй юу? Яг 4 цом авах боломж нь. Нэг нь бол Челси ингээд Bayern, Ajax, Juventus, Liverpool гэж би хаарсан. Ганц нэг нь за ер нь бол харсан байж магадгүй. ер нь комплект орохгүй хүмүүс. Ерөөс орохгүй байгаа. Бас нөгөө нэг юу яаж байгаа? Одоо нөгөө нэг юм чи ингээд аврагууд лиг төрүүлээгүй ирнэ. Аврагуудын лиг төрүүлэхэд одоо дөгчсөн ч юм уу те. Тим бас багууд бас байгаа. Одоо цомтоо хогдын цом төрүүлчихсэн байдаг ч юм уу те. Тим багууд зүгээр ирээдүйд аврагууд лиг хэрвээ зүгээр төрүүлээ. Атлетико Мадрид ч юм уу гэдэг ч юм уу харин тий. Тийм бол байгаа. Тэгэхээр яг тэд нар нөгөө нэг тэгж төрүүлэлээ суудсан шүү дээ тийм ээ. Тэгээд Челси бол тун ховор амжилт. Челси юу юм бэ лээ одоо 8 оны Москвагийн финалаас хойш ингээд 5 финал дараалал товччихлоо. байгаа тий. Финалд бол гараад ирсэн нөхцөлд хожоод байна. Бас цомын тэнгэртэй баг шүү тий. Тэр юунд бол тий ер нь бол Абрагийн үед ч 19 цом авч байгаа шүү дээ. Тэрнээс хойш бас ингээд аваад шүү дээ. Тэр нэг Роберто Ди Матиагийн үед Европын супер цом тоглоод хожигдчихсэн л юм байна. Супер цомд бол нэлийн госулсан. Bayern тусуулсан шүү дээ. Атлетико тусуулсан. Ромело Лукаку финалд алдчихдаг. Атлетико төр чинь бүр Фалкао нэг 4 хийчихсэн. Хэтрик гэдэг тий 4 нэг 3 бараг 4 хвчлээ тий. Супер цом дээр бол нэг жоохон тийм юм байна шүү. Яг зүгээр клубын финал дээр бол маш сайн байна. За түрүүн энэ хоёр хамгийн бүр одоо тэр цомтоо хөгүүдийн цомд төрүүлчээд тэгээд аврагуудын лиг төрүүлсэн Реалтай 98 онд супер цомд тоглоо хожиждаг байхгүй. Тий одоо 2 супер цом байгаа шүү. Тэгснээ дараа нь аврагуудын лиг төрүүлэнгүүтээ өөртөө хожигддаг байхгүй супер цомд. Тэгээ сая сүүл түүхэлдээ авсан шүү дээ супер цомыг. Тэгсэн. 21 онд. Түрүү Искогийн талаар нэг ярьсан хэдүүлээ. Энэ үдрэл бол үнэхээр сайн байгаа гэж. За яагаад Искогийн үдрэл сайн байгаа гэж ярьж ийн вэ гэхээр одоо маань чийдтэй л 30 нилийн гарцсан. 33. Тийм 33 таа. Яг анх удаагаа штэ замналта. Голын дамжуулалт хоёроо хоёуланг нь 2 оронтой тоонд хүрч байгаа. Гэтэ ер нь яг хурцг гээд яваад идэг байсан харагдаж байна тий. Тэр 16-аас 17-ны Иско супер ирсэн. Тэр үед бол хүрээгүй байсан юм байна тий сонирхолтой. 11-9 байна. Тийм байна. 9-10 байна. 11-7 байна. Ер нь л өндөр л явж байна. Малагатай өдрлөө бол яг гол их сайн байсан мөртлөө дамжуулалт нэг зүг юм. Тийм байт юм байна тий. 16-аас 17-ны Тэр нь гараад бол биш шүү дээ тий. 16-аас 17-ны үлрэлт гараад нэлээд их тогс. Ягаад гэвэл тэр үед нэг Реалын одоо нэг тоглолтын арга барил 4-4-2-ын нэг даймдаар тоглолт байсан. Тэнгүүд нэг яг хоёр тоглогчийн тоглоом шилхээс хамаарсан байрлал Иско хотлон 3 ойлгомжтой шүү дээ. Кросс Модрич Касемиро 3 бол байсан. Тэгээ энэ дөрвийн одоо хамгаалалт энэ дөрвөл 16-аас 17 Бэл хэрэгүүлсэн юм аашаа.
Бэл ирээгүй юм уу? Бэл жигүүр Бэлч нөгөө ээлжлэн эдэртэй тоглолтын байг гаранд гардаг болов. Тийм байг гаранд гарахгүй. Тоглолтын нөгөө нэг үндсэн байрлал нь баг 4-1-2-1-2-оор тоглолдог. Гэхдээ зарим тохиолдолд өөрчилдөг. Тэгээ үзүр хоёр давтагч нь бол Бензема, Роналдо хоёр тийм ээ. Тэгж бол тоглож исэн. Зарим тохиолдолд яг Бэл ороод ирэх юм бол 4-4-2 биш 4-3-3 болж юм уу те. Тэгж өөрчлөгдөж тоглолдог байсан те. Яг тэр 16-аас 17-ны үйлрэл бол яг клубын Реал дахь баг өргөл үйлрэл нь л баг байсан санагдаж байна да. За Иско маань тэгээд шгшээ огтоос дуудагдсан байлээ. Испани шгшээ огт. Делафонте бол туршлагатай ер нь их цөөхөн тоглогч дуудсан байлээ шүү. Тийг баг. Тэрний нэг нь Иско болсон байгаа. За Conference League маань нэг юм гэсэн үг тий. Nations League дээр баг тоглож магадгүй. За аврагуудын лиг рүү оръё. За аврагуудын лиг энэ жилийн финал маань сая Бемгаригаас Нямгарагч шилжих шүн буюу 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 1-нд шилжих шүн болсон. Мюнхенд болсон. За энэ хоёр баг бол саяхан ойрхон одоо аврагуудын лигийн финалд ирж тоглоод хоёулаа хожигдоод үдчихсэн юм хоёр баг байсан. За нэг нь бол залуучууд одоо Paris Saint-Germain бол тий хурдтай. Харин Интер Милан бол ахмад настай туршлагатай тоглогчид байсан. Энэ зүйлээ дундаж нас нь Интер их 30. Нөгөөх нь 25. Тий. Лсэн шүү дээ. 5 насны зэрэг. Ер нь аврагуудын лигийн финалд хамгийн хол зөрүүтэй тийм хоёр баг. Тэгээд дээрэс нь Парис энэ ингээд одоо хамгаалтын зүгээр сул тал гарч ирж байгаа. За энэ бол одоо бас дэлхийн шилдэг баруунуудын нэг үстэй. Тэглүү байх ба тий. Тэгээ одоо өнөөцөгт бол яалтчихгүй л шүү дээ. Шилдэг баруун тий. Энэ үлрэлийн хувьд бол маргаангүй тий. Өөр амар. Хивч аун Сия Дембеле. Дембелегийн одоо нөгөө балон дор авах гэдэг чинь гоолын дамжуулт өгч байгаа юм. Тий. Ингээд. Дүүэ 19 настай Ачерби 37 настай. 18 насны зэрэг гараад байгаа энэ хоёрын хооронд. Тэ? Тий. Дизера дүүэ гэж. Энэ хүн одоо гоолын дамжуулт 2-ыг өгсөн энэ пенальти. Тэгээ энэ хүн балон дор нь ер нь бараг л. За ер нь тэгэл нэлээд өндөр магадaltaй л болчих. Одоо клубын дэлхийн оргороос сайн тоглож ойлгомжтой болгочлоо одоо тий. Одоо үндэснүүдийн лиг ус байгаа тий. Тийш нэрээ. Нэр тийм биш үү. Франц Спан хоёр байгаа. Тэгээд Интер эхлэлийг айгүй сулхан эхлүүлсэн. Тэгс хэрэг байх. Эхний үед нэг 2 зогсон уу? Тий. Алуу руу 2 зогсон. Ерөөсөө эхний оноогүй тий. Эхний харах хоёр мөргөлт шүү дээ тий. Эхлэхдээ л айгүй нэг тийм сонин Унжир эхэлсэн. унжгаар эхэлсэн баг. Өөр. Ачерби нэг мөргсөн, Турам нэг мөргсөн. Тэгээд баг болов уу? Тэр хоёр булангаас ихнүү хоёр мөрөд. Яг хоёр мөргсөн бас ойрхон зөрсөлтөө. Тэгээ яг дараагаар ингээ харсан чинь Интерийн тоглогчид юу л юм бэ лээ. Айгүй хүн үнэгүй авчирсан тоглогч нар байгаа юм байл шүү дээ. Тий. Авснууд нь ч ер нь хямдхан дөө. Тий. Тэгээ харин энэ зэрэгтээ удирдаад ирэхээр Симоне Инзаги гайхал. За энэ хүн чинь одоо Идуи Модерч болцсон юм уу? Витиния чинь. Яг л Идуи Модерч шиг тоглож тий. Идуи Модерч шиг тоглоод байгаа юм. Гой зүрэл байна. Энэ ардаа үлдээдэг бас их юм шийдсэн шүү дээ. Дембелегийн. Тэгээ Дембеле ч ер нь айгүй тийм хэрэгтэй зүйлсийг хийгээд өөрөө нөгөө гоолдох гэж улаан ярддаг, амиа хатдаг энэ төр байхгүй болсон. Энэ араа бас нэг гоолын дамжуулт нь энэ байна. Вича Кварацелла. Бас баг талдаа. Дандаа баг талдаа хаалгач дандаа их тал руу гонсон. Цогцолтууд тий. За ингээд тоглолт дуусна тодорхойлсондоо ингээд дөрөвтийг баснараа тий. Тэгвэл 3-ыг болоод ер нь хэцүү болсон. 3-ыг болоо хэцүү болсон. 4-г болоо бүр баталгаажуулсан. 4-ыг болоо за одоо нэг рекорд л үлдлээ гэсэн чинь тэгээд. За дандаа туршлагатай хүмүүсийг цуглуулсан Интер Милан баг. Тэгээд юу яачлаа. За энэ дээр яг тооны харьцаагаар төлөх төгссөн тий баг хамгийн айгүй сулбар зөксөн Маркус Роо. Тэгсэн. Айгүй сулбар зөксөн. Тэгэл тоглолтын төгсөл рүү бол тэгэл энд одоо дүүгийн араас гарч ирж байгаа гэж хэлж болох. Бакола юу? Одоо бас нэг биш. залуу Маюлу юу? Маюлу. Бас л ийм залуу гарч ирж байна. Бас баг талдаа. Тэр мөрөн дээгүүр зөгч байгаа шүү тий. Тэгээ хаалгач бас нэг тал руу хааж байгаа юм чинь. Мөрөн дээгүүр зүгээр шонгоо алж байсан бол хаажлаа. Энэ залуучуудаа 18-тай юу? 19 гэж өрцсөн. Ялус энэ хоёр дахь удаага авралын лигт. Хоёр өөр багтаа төрүүллээ. Хоёр өөр багтаа требл хийлээ. Агуу байна. Луис Энрике 10 жилийн зайтай төрүүллээ. За энэ жил одоо би одоо ингээд бодож байна. Ливерпул, Paris Saint-Germain хоёр тэр энэ жилийн аврагуудын лигийн финалыг л тэнцэл хийсэн юм байна. Тэ? Тэнд төрүүлсэн нь л ер нь цаашаал ер нь шудрах хэвээр л байсан. Тэгэд яг хэдэн оноос хойш үлээ. Уг нь нэг тим юм байгаа юм л шин.
Авруудын лиг төрүүлсэн баг замдаа заавал Реал юм уу Барса хождیں۔ Гинэ. Энэ юус тэгээгүй. Дандаа англи баг. Энэ жил ерөөсөө Paris Saint-Germain тэр хоёроос зөрөөд нөгөө хоёр нь авруудын лигт орсон байгаа үстэй. орлого яах вэ? Нэг нь 8 дээр, нэг нь 4 дээр мултарсан ингээд нөгөө тал руу гараад байлаа гэсэн. Тий. Энэ тэр цуврал бол нэлээ олон жил үргэлжилсэн юм билээ. Би яг хэдэн жил гэдгийг нь санахгүй. Тэгээд ямар ч байсан нэг ийм Реал ч уг нь бол энэ зоонд нь байсан шүү дээ. Энэ талд нь байсан шүү дээ. тий. Тэгэл Арсенал байж. Арсенал бараг тий. За тэгээд энэ тоглолтын дээр Дембеле 2 гоолын дамжуулалт өгсөн. Ашраф Хакими чинь гол хийсэн гэдэг. Хакими чинь бүр шүгэн 8 хагас гişэ финал дээр гурван дээр нь гол хийж байгаа. Хамгаалагч мөртлөө. Тэгэхээр одоо нөгөө Paris Saint-Germain-ийн тоглохыг бид нар яриад байгаа шүү дээ. Ингээд Мендеш Хакими 2 орж ирэхээр энэ багч чинь бараг 5 тоглогчтой юм шүү гэдэг. Тийм тэглээ. Асуудал алга байна л да. Эргээ буцахад асуудал алга байна. Нөгөө одоо өөрсдөөсөө насаар арай ахмад улсуудыг гүйцчихэд байна. Дотлох гэсээр байтал буцаж очиж хамгаалтын байрлал авчаад байна. Тэгээ одоо сая ялагдсан Интер дээргээ тарахаар 23-нд финалцсан тий. Ситиг эсрэг финалдахад ер нь бол агуулгын хувьд их сайн тогсон шүү дээ. Нэг тэгэр хожигдсон. Тэгээ нэг тийм Тэгээд муу баг байгаагүй тий. Муу баг байгаагүй. Тэгээд одоогийн энэ бүрэлдэхүүн бас айхтар тэгж өөрчлөгдөөгүй. Одоо яг гараан гарсан тоглолтоос ерөөсөө 3 тоглолт байхгүй тий. Тэгэхээр одоо 2 жилийн хугацаа гэхээр энэ баг одоо 2 жилээр бас илүү хөгшин болсон байна. Тий. Тэгээд ер нь бас өөрчлөлт шинжилгээний багт хэрэгтэй болсон харагдаж байна. Тэгээд Жузеппе Марата гэж ирхэм Интерийн захирлаар ажиллаж хэлснээс хойш одоо яг түрүүний нэг хоёрын хэлдэг шиг тоглолтыг одоо их бага үнээр тий хямдхан дээрэс нь үнэгүй эдгээр тоглолтыг бол цуглуулж маш хямд төсрөөр одоо зардлаар энэ багийг бүрдүүлж топ түвшний амжилтыг бол бас гаргасан гэж ер нь хэлж болох бах. Гэхдээ энэ зөрөөд одоо мөнгө зарахгүй байх нь тий ямар бас одоо хортой байдаг вэ гэдэг нь бол харагдаж байгаа шиг байна. Ядаж хамгаалтан дээрээ тий ирээдүйд аваад ачаар би зогсож ямааргүй шүү дээ тий. Мөнгө зархал залуу хамгаалж байсан бол. Тэгээд Симоне Инзагигийн хувьд бол хожигдсон ч гэсэн үнэхээр Интер Миланыг бол байдаг байх бүх одоо боломжтой таазан л одоо тоглуулж байна. Одоо сүүлийн одоо 4 улирал удирч штэ тийм ээ. Сери А авлаа. Тийм Сери А-ыг төрүүллээ. 2 удаа Сери А-ыг 1 оноогоор Сери А-гийн одоо аварга алдлаа. Аврагын лигийн шигшээ тоглолтод 2 удаа үлдээлээ. Европагийн шигшээд чинь яла гэдэг бол Инзаги яар байгаагүй лөө. Харин яасан бэлээ байгаагүй байсан байж. Тэрний дараагийн удирлаас ирсэн. Тийм ингээ харах юм бол Симоне Инзаги бол үнэхээр одоо сайн засгалжуулагч юм байна. Одоо топ түвшин засгалжуулагч сайн биш тий. Яг одоо Италийн одоо үе мундаг засгалжуулагч нар ингээд араас нь үеуд гарч ирдэг шүү дээ. Шинэ үе төрж гарч ирэл тий. Тэгэл юу гэдэг чи яг одоо энэ Анчелотти байна, Спалетти байна. Араас нь бол Антони Контегийн гэсэн юм үеуд явж исэн бол яг дараагийн үеийнх нь хамгийн топ засгалжуулагч нь бол Симоне Инзаги гэдгийг гараад ирлээ. Тийм сүүлийн 4 улирлын амжилтаар яг генерашн дотроо бол номер 1. Яг өмнөх үе нь бол магадгүй Массимилиано Аллегри за хин байдیں۔ Антони Конте хэлэх юм бол яг өөрийнхөө үеийн дараагийн одоо үеийн топ түвшинд засгалжуулагч гэдгийг л харуулж байна тийм ээ. Одоо энэ бол сүүлийн 10-ын лигийн 2 финал үлдэнэ гэдэг бол ийм одоо бүрэлдэхүүнээр ийм одоо төсөвтэйгээр бүрэлдэхүүн нь бол мэдээ сайн. Ийм одоо бага хэмжээний одоо төсөвтэйгээр үлдэнэ гэдэг бол бас мундаг амжилттай ялцчихгүй. Тэгээ яг Интерийн өөрсдөө нь үзүүлээд байдаг тэр хамгийн цөөхөн гол алдсан багаар явж ирсэн чинь энэ шүгийн 4 хүртлээ. Тэгээд тэр яг шүгийн 4-өөс ахуулаад гол хийх хэвээр шороо шиг алдлаа. Шатахих тусмал алдаж байгаа бол нэгдэж явсан. Аргагаар одоо ингээл талбын төвийг харах юм бол тий Мхидриан явж байгаа байхгүй тий. Мхидриан хэдэн оны хаа 30. Дундаж насанд 30 хүрсэн байна. Тэгэхээр чинь бол нөгөө талд нь Фабиано, Жоуне явж тий. За тэг Витине энэ гурыг зогсооход хэцүү байхгүй яа. Ийм нөгөө Барелла, Мхидриан, Чалханог байхгүй. Тэгээ нөгөө гуравтай биеийн одоо хувь тэнцэх ганц тоглогч нь Барелла, Чалханоглоо тэгээд Мхидриан хоёр бол яалтч хоцорж байгаа байхгүй яа тий. Хичнээн одоо санаа одоо туршлага нь байсан ч гэсэн хурд хүчийг бол тэнд бол динамикийг бол гүйцэхгүй байгаа. Талбайн төд бол бүр бүтэн идэлүүлж байгаа шүү дээ тий. Тэр бол бас ялцчгүй ингээд юу вэ те насны зүрх бол байна. Нөгөө Турам руу бөмбөг дамжиж очих чадахгүй байсан учраас алсын дамжуулалтаар өгөх гэж их оролцсон. Их зүдэрсэн одоо Интер Милан дээр Парисын 16-д орох гэж бөө юм болж байгаа юм чинь те. Оруулахгүй байсан л та. Хурдан байгаад лээ. Хамаагүй хурдан. Хүчин зөрүү гарсан. Тэгээд Димарког суулгадаг нь арай эртдсэн байж магадгүй гэж бодож байгаа. Эсвэл Димарког бүр суулгаж байгаад 2 дугаар үеэс ч юм уу оруулж ирэх. Анханасаа гараанд гарах хэрэггүй байсан юм болов. Интер эхлээд адилхан харилцан довтлолцсон гэж бодсон нь буруу байх гэж би бодоод. Интер эхлээд эхний 30 минутыг Парисын довтлогоог торгоож барих тийм тактиктай гарсан бол зүгээр байсан болов уу гэж би бодоод. Тэгээд барих гэж үзээд болоогүй юм шүү. Тийм тэгэл зүгээр тоглолт эхлээл Парис шууд
бүтэн талбай прессинг хийгээл тоглолцсон юм. Ямар ч боломж олгоогүй тий. Өөрөөс бусад бүх багуудаа л хаалгаруу зөксөн цогтоор илт илүүрчээсэн шүү дээ энэ жил. Тий. Өстөл нэг юугаар бол болонд оруулж байгаа л Ливерпул нүдэд талбай дээр нэг нүдсээ 27 цогтөг. Өөрийнхөө талбай дээр үү? Парис Сен-Жермийн талбай дээр ихний тоглолт. Тэр чинь Парис Сен-Жермен. Парис нүд. Парис нүдлөө. Парис 27 цохоод тийш. Ливерпул нэг цохоод тэр нь гол гол авсан шүү дээ. Тий. Тэр бол Парис бол энэ үйлрэл үнэхээр одоо юу гэдэг чинь. Тэгээд одоо 12 сараас хойш мундаг байна. Тэгээд энэ бол дасгалжуулагчтай холбоотой ялцчих. хамгийн гол нь Парис Сен-Жермен одоо энэ шинэ форматаар зохиогдож байгаа аврагуудын лигийн одоо яг одоо эхний нөгөө 28 багт дээр орж чадахгүй яг мултарч байсан байхгүй сүүлийн тоглолтын өмнө. Сүүлийн 2 тойрог юм тийм ээ. 2 тойрог нь 25 тавьчихсан. Тийм мултарч байсан. 6 тоглолт. Тэгээд Манчестер Ситиг хожоод ордог байхгүй төгшөөгөө. Тий. Тэгэж орж ирсэн баг тэгээд хамгийн хүнд өрсөлдөөн үзүүлсэн нь Ливерпул л байл шүү дээ. Тэглээ. Бусдын нь бол ерөнхийдөө л ер нь жоохон илүүрэх маягтай л хожчихлоо шүү дээ. За энэ тоглолт ингээд Европын аврагуудын лигийн финалд хамгийн олон голын зөрүүтэй өндөрсөн. Тоглолт болж рекорд тэглээ. Тэр 7-3 байсан тий уг нь 4 голын зөрүүтэй. Ингээд 4 тэгүүд байгаа тий. Тэг яг 4 голын зөрүүтэй тоглолт ингээд 4 шиг 4 байсан. Тэгээ Барса дээрээс нэг анти рекорд бас хасагдж байгаа та тавь. Милан 2 удаа 4 дээр бол авч ирсэн. Тэгээ 5 жилийн зайтай. Тэр үеийн Милан ямар агуу байсан нь Одоо Карло Анчелотти өөрөө тоглож ялаа 89 онд. Энэ дунд Марсель шургалцсан гэхээр бас гайхамшиг төхөс юм шиг байгаа тий. Тэр жил Марсель ч мундаг байсан. Марселийн 93 оны Марсель ч үнэхээр өөрөөсөө бүрдүүн мундаг Марсель юм байлээ. Тэгээ одоо энэ Дишам, Дисай энэ ч өөрснөө байсан. Тэгэл дараа жил нь одоо энэ 4 тэгдэж байгаа Миланд очиж цоцсон байл шүү. Тий бүгдээрээ салцсан байгаа шүү дээ. Тэгшсэн. За ингээ Байерн Атлетиког 4-4 очиж ирсэн юм байна. За Реал Франкфуртын тоглолт бол бас түүхэн тоглолт бол гэж одоо үзэгддэг тий. Байерн Атлетико хариу тоглолттой байсан юм байлээ. Нийлбэр энэ үйл сонирм байсан юм уу? Хариу тоглолт юм. Эхнийх нь 1-1-ээр тэмцсэн байсан. Хидсэн тохиол тагч тоглолт байсан байхгүй тий. Тим нэг тоглолт юм байл шүү. Бенскиард Мюллерийн үйл дээ. Тийм Беккен Бауэр Георг 4 гол мол орох уу. Тэгээ дээрэс нь чи 18 оны финалаас хойш нөгөө дандаа нэг баг нөгөөтгөө гол алдахгүй гаргаж байгаа шүү. Нэг тийг 2 тэгээр л явуулсан гол байхгүй тий. Тэгсэн тий. За тэгээд ийм пенальтын задгаа тоглолт ер нь байгаагүй шүү. Ер нь байхгүй. Айгуу нэгт хэрвээ нэгийг оруулчвал тэгэл суугаад нэг тгийнхаа үр дүнг хамгаалаад тий. Тэгтэл Парис тэгсэнгүй сая. зогсоогүй. Зогсоогүй. Тэг 3 байсан ч 4 дахь нь хийнгээд 4 байсан ч 5 дахь нь хийнгээд дахиад цаг байсан бол 6 дахь нь чивл хийчихээ. Амар өлсөглөн байна те дээрээс нь залуучууд. Амар тий. Тэгээд дээрэс нь тэр тоглолтын эхний нэг 10 минут 15 минутын дараагаар илүү гэдгийг мэдэрчлээ. Намаа гүйцэхгүй байж тээ энэ төр гэдгийг мэдчихлээ. Тэгсэн. Тэгэхээр хүн чинь айцгүй болчих жоохгүй тий. Тэгээ сүүлрүү Интер бас жоохон гол оруулах гэж үзсэн. Ерөнхийдөө буруу тал руу эргээд. Сөрөг тоглоход гол алцаараа дуусчих واخ тий. Тэр бацаанууд чинь намаа гүйцэхгүй шүү тэгээд дотроо бодчихж байгаа шүү тий. Яагаад гүйцэхгүй байж тээ гэдэг. Тэгэхээр чинь илүүгээ мэдэрчих жоохгүй. Тугаал гүйч шүү тий. Тэгээд энэ Парисын тоглолт ийм одоо мундаг болгосон нь бол гарцаагүй тасгалжуулагчтай холбоотой тийм. Луис Энрике гэдэг тасгал түрүүн Симоне Инзаги бол Италийн топ тасгалжуулагч. Магадгүй одоо яг дэлхийн хөлбөмбөд ирж байгаа дараагийн залуу үеийн одоо тасгалжуулагчдын бас тэрүүн үгнэд бичих тасгалжуулагч гэдгийг бол өөрийнхөө ажлаараа л харуулж байна гэж байгаа. Нөгөө талдаа Луис Энрике бол 2015 онд Барселонатай хамт трибл бол хийжсэн. Тэгэхэд бол олон хүмүүс бол тийм. За Суарес те, Месси те, Неймартай байхад төрөлгүй яа тий. Ингэлгүй яа юм бэ гэж одоо ярьж исэн бол тэр хүмүүсийн намыг тагсан. Тийм энэ бол биш ээ. Энэ бол Луис Энрике гэдэг хүний бас амжилтчуу гэдгийг бол харууллаа. Тэгээ Луис Энрике бол үнэхээр бас те агуу одоо мундаг менежер гэдгийг бол энэ үйлдвэрлэлд бол бүрэн одоо батлан харууллаа гэж хэлмээр байна. За хоёр өөр багт ажиллаад аврагууд илэг төрүүлсэн 6 дахь тасгалжуулагч боллоо. За энэ донд бол Карло Анчелотти бол аврагууд илэгт 5 төрүүлсэн байна. Одоо 3 өөр багтаа төрүүлсэн тасгалжуулагч нь за энэ Пеп, Энрике хоёр, Карло ч одоо юу бол. Анчелотти одоо клубт ирэхгүй бах уу баг. Ирэхгүй бах те. Яг нь энэчнээс өгн Жозе Мориньо Реалд нэг төрүүлэх ёстой байсан тийм. Тий яг боломж нь арай ойрхон байсан. Энрике магадгүй юм байна да тий. Хэрвээ зүгээр өөр одоо юу гэдэг чинь Энрике өөрөө дараа нь Англид очиод үзье гэх юм бол Английн бас топ баг сонирхох магадaltaй тийм ээ. За тийм л юм байна. Тэрнээс за одоо Юпанкс бол өнгөрсөн. Тий. Мориньо маань одоо баг өнгөрсөн баг уу. Тий. Отмар Хитцфелд бол одоо бүр дасгалжуулахаа болцсон байгаа. Карло Анчелотти эргэж ирэхгүй. Тэгээд тэгэхээр чинь одоо энэ чинь Гвардиола Энрике хоёр л байгаа юм шиг. Тийм. Пеп бол ингэсэн өөрөө. Би Ситигийн дараа өөр клубт бол ажиллахгүй гэж бодож байгаа гэж хэлсэн.
Тэгэхээр бол харин тэгж хэлээд байгаа тийм. яг энэ нь бол City-гээр клубт ажиллах замлаа дуусгана гэдгийг Шир амраа гэдэг гэдэг. нь. Тэгээд юу Испани шгшэр явж таарч тий. Эсвэл хизээ нэгэн цагт магадгүй Барселона тий сэтгэлийн дуудлага очих магадaltaй гэдэг ч юм уу тий. Би бол үгүй бол бүр хэрэг зүгээр Тухлийн англ дараа жил фейлдэх юм бол бас Пепе. Магадгүй. Пепийн гэрээ угаасаа дараа жил дуусна. Тий. Тэгэхээр бол Түүхэл чинь фейлдэггүй баха. Түүхэл чинь яг Дэлхийн аварга дуу. Бас барьцгүй шүү дээ. Түүхэл ерөөсөө яг л би бол айгүй гоё зөгцсөн газар ирчлээ гэж бодоод байгаа шүү дээ. Бүр яг юм шгшээгийн зөв тийм ээ тийм. Тэгээд цомын тоглолт олон цом лиг юм биш тий. Цөөхөн тоглолтоор яг түүхэл яг ийм л тасгалж болох гэж байгаа. Тий. Тэгээд дээрэс нөгөө дэлхийн аваргад Нэг тоглолтод хамгаалтаараа аваал гарна тий. өөр улсын дасгалжуулагчтай баг төрүүлсэн түүх байхгүй байгаа шүү дээ. Одоо жишээ нь Карло Барзилд ирчлээ, Түүхэл Англид ирчлээ. Энэ хоёр магадгүй л нэг нь зогсоох боломжтой шүү. Английн шиг Герман шиг эсрэг тоглох юм бол бас сонирн байхгүй. Магадгүй Бразил, Италитай таарах юм бол төрийн дуул дээр яах юм те. Чин өөр улсын шгшааг дасгалжуулж яах гэдэг юм бас нэг сул тал нь юм байгаа даа. Тэгээ ялангуяа нэг топ улсуудын дасгалжуулагч хоорондоо солигдох нь эргээд өөрийнхөө багтаа таарахад бас эвгүй те. Яг ийм тохиолдол 2002 оны дэлхийн аваргын одоо тухайд үхлийн хэсэгт бол гарч ирсэн. Тухайд бол шивэд мэрэгжилтэн Свен Гёрн Эриксэн өөрийнхөө үндэсний шгшааг эсрэгэл тоглож ирсэн те. Англи шивэдтэй тоглож ирсэн. Тэгэд нөгөө нэг яг яаж тоглолтын өмнөх одоо тоглолт эхлэхийн өмнө төрийн дуул явахад Эриксэн бас сонирн болж ирсэн байхгүй. Тийм маш сонирн болж ирсэн. Тэгээд юуны одоо тоглолтын явцад те Эриксэнд ингээд шивэдийн одоо ингээд оролт үзүүлэлт ороодсон шивэдийн өмсгөгдсөн тийм баахан тийм одоо юу талкад малкатууд шивэдийн менюд бариад ирж байгаа. Томс төгөлж одоо арай шивэдийн гişэгэд хожихгүй байгаас тэг тийм явж байсан. Тэр бол сэтгэл зүйдээс нөлөөлж л таарна. Томс төгөлж энэ Парис Сен-Жерменээс ер нь жоохон хэрүүлтэй шуугантайгаар явж ирсэн шүү дээ. Тэгээд Томс төгөл Челсиг Премьер Лигт нь өндөр амжилт үзүүлүүлж чадаагүй хэрнээ Авралын лигт нь төрүүлүүлж байгаа. Тэгэхээр яг тийм тэмцээний хүн гэж би бодоод байдаг байхгүй. Тийм. Асагдах шатны форматтай тийм. Нэг тоглолтын одоо тактик зурхтаа бол мундаг. Тийм. Түүхэл тэгээд ерөөсөө юутай нэг карьерийнхаа явцад одоо нэлээд олон клубт бол ажилласан тийм ээ. Тэгээд тэгтээ бол Байерн Мюнхенд байхдаа л магадгүй Дортмундын аз хөдлөлөөр бол төрүүлж ирсэн. Лигтээ төрүүлсэн нэг л төрөө нь бол тэр. Харин эсрэгээрээ цомд бол их сайн тоглож ирсэн. Одоо 16-аас 17 оны үеэрэл бол Дортмундыг удирдаад Германы Покалт тий Германы одоо цомд бол төрүүлж ирсэн. Сүүлд аврагын лиг төрүүлсэн, мөн Европын супер цом төрүүлсэн гэдэг яг тийм цомын тэмцээнүүдэд бол их аз оттой байдаг. Тэгээ бас юу яажсэн тухай одоо тэр нөгөө нэг аврагын лиг төрүүлэх удирдалтаа бол City-г Английн цомоос мулталж ирсэн тийм ээ. Тэгэхээр финалд бол орж ирсэн. Тэгээд FA Cup, Carabao цом хоёулын дээр нь финалд ирээд Ливерпултэй тэг-тэгээр хоёулын дээр нь тэнцээ финал зохиод хожигдчихсэн. Тэгэхээр яг тийм цом авах гэдэг юм байна. За түүхэл яг уу. Нэг түүхэл ярьчих. Шал өөр юм байна. Бай аз уучлаарай. За юу саяны финал дээр тэгээд 19 настай хоёр залуу ингээд гол хийчихэж байгаа. Тэгээд ер нь Авралын лигийн шгшээ тоглолтод хамгийн залуудаа гол оруулсан эхний 5 дотор ингээд саяны Paris Saint-Germain-ийн хоёр тоглогч Тавкад ороод ирлээ. Тэгсэн тий. За Дизере Дүвэ. Сэний Маюло. Маюлучаар саяхаар өсөрсөн баахгүй тий. За тэр Ларс Рикинг явж шít. За Глюверт 97 оных уу. Дортмунд гэхээр бодвол тий. Глюверт явж байна тий. За Глюверт ч 96 онд финалд хожигдсон тоглолтын дээр чинь яалаа. Мэдчихгүй шээ. Дортмунд 2 жил дараалал гналч. Тий. Энэ дээр харин юу вэ хожигддаг дээр. Дизири Дүвэ чи энэ үлрэлдээ одоо Авралын лигт хамгийн залуу гэдэг хоёр рекордыг бас эзэмшиж байгаа байна. Баярын хамтрагч антаа. Нэг нь юу гэхээр Warren Zaïre-Emery-ийн явтаар гараанд гарсан одоо нэг багийн хамгийн залуу хослол гэж бол бас бүтгэгдсэн юм байлээ. Тэгээд финалд ингээд бас хамгийн залуу гоолцсон хоёр тоглогч болж бас баярын хамтрагч. Тэгээд ер нь он гартлал Барколо гараанд байсан шүү дээ. Тэгсэн. Тий. Тэгээд Дүвэ сэлгээ байсан шүү дээ. Тий Дүвээс гэсэн чинь одоо Дүвэ гараа болоод Барколо сэлгээ болчихлоо. Тийм тэгээд бас дээрэс нь Хивич арилээ тий. Хивич бол тэр зүүн захт бол үнэхээр дархлагдлаа. Аврагын лигт төрүүлсэн 2 дахь гүрж үү тэгсэн. Каха Каладзе Миланта төрүүлсэн байна. Төрүүлсэн гэж бодож тий. Тэр 2003 оны үргэлжлэн бол байсан. Класс байсан тий. Анхны ихс юмнууд сая яваад ил шүү. Тэгээд одоо жишээлх юм бол Парис хотод анхны аврагын лиг одоо ирлээ тий. Парис бол яг энэ жил тэгээд айгүй сонин багууд төрүүлж байна тий. Олон жил цом аав шүү анхныхаа төрөг авч байгаа гэх байлээ тий. Тэгээд сая энэ Парисын ингээд одоо сүүлийн 2 гоолыг нь болвол
Ер нь Парисын 5 голын 2-ыг нь 20 хүрээгүй 2 хүүхэд бол хийсэн байна тий. Энэ бол өөрөө ингээд бас тий 3-ыг нь хийсэн байна. Одоо Францын одоо тэр Парисын иргэн тойрон хүмүүс Францын хөлбөмбөгтөөс ямар бол авиаснуудаас тоглолтоо гэдэг юм бас нэг төрлийн бас үзүүлэлт гэж болно. Янг талантаар оруулсан байсан. Орж ирсэн дизерээ дүүэ. Тэгээд саяны энэ ингээ бүтэн дамгаалдаг энэ финалийн тоглолтын дээр бол бас Луис Энрике одоо тоотл хөлбөмбөгийг бол иргэн одоо дэлхийд ари өөр дүр зургаар танилцуулсан тоглолт болсон гэж бас бодож байгаа. Бидний хувьд бол юу гэдэг чинь те дэлхийн хөлбөмбөг бол тоотл хөлбөмбөгтэй магадгүй анх 50-аад оны Дунгрын шгшээтэй тэг бүр төгөлдөрчсөн нь бол Ренус Михельс те одоо домогт Йохан Кройфийн одоо Аякс те Нидерландын шгшээ багаар бол танигдсан дараа нь Барселона болсон гэдэг те тэр одоо ингээд олон төрлийн хувилбарууд бол байдаг. Тэгээ сүүлийн үед бол магадгүй жоохон хитрхийн одоо юу гэдэг чинь те ингээд тактикт баригдмал болцсон юм шиг те ийм байсан зүйлийг сая Луис Энрике энэ үйлрэл бол бүтэн эвдлээ. Одоо жишээлх юм бол Хакимигийн гол бол яг энэ үйлрэл Луис Энрикегийн бүтээсэн тоотл хөлбөмбөгийн одоо хамгийн тод шиг гэж одоо бараг хэлж болохоор бол байгаа даа. Яагаад гэвэл Хакимигийн гол орохоос өмнө Парисын тоглооны гуруула өөр байралд очсон бол байсан. Дизерэ дүү талбайн төв рүү орсон байсан бол Дембеле баруунталтай байсан. Хивичээ төвөөс зүүн рүү шилжсэн. Тэр шилжилтэн дээр Интерийн хамгаалтын баланс алдагдсан. Ачерби байрлалаа алдсан. Дагаад хин Бастоны одоо байрлалын цөмөрсөн. Тэнгүүт Ди Марко үлдсэн. Тэр нь бол энэ тоотл хөлбөмбөгийн одоо бөмбөггүй тухайлан шилжилтүүдийн ачаар үүсэж байгаа. Тэгээд Дизерэ дүүгээ бөмбөг авлаа. Дизерэ дүүгээ бөмбөг дамжуулсан чинь яагаад Дембеле байгаагүй, яагаад Хивиче байгаагүй, яагаад Витиниа байгаагүй, яагаад Жоо Невш байгаагүй, яагаад Фабиан Руис байж болоогүй те. Хаавэсэн баруун захаа хамгаалагч Хакими очоо гол хийж байна. Энэ бол энэ үйлрэлд Луис Энрикегийн бүтээсэн тоотл хөлбөмбөгийн одоо тод жишээлээ гэж одоо бодож байгаа. Ер нь одоо супер гол. Ер нь бол тэр дүүэд дамжуулсан ихний бөмбөг л отон болох хэрэгтэй л байхгүй юу? Дөрмээр бол. Тийм үү. Яг ингээ зүрэг хүчиж байгаа юм байна тий. Хивич хатаа л ингээд. Марко шахаагүй. Тий. Тэгээд чи хивичээ анхаарлан сарниулаад тэнд ачаарби байрлалаа алдангууд тэр алдсан байрал дээр Дизерэ дүү суларж гарч ирээд маш тайвнаар Хакими рүү гэж байгаа. Тэгээд энэ үйлрэл аврагын лигт живүүрийн хамгаалагчд хамгийн олон гол оруулсан хоёр тоглогч нь бол Хакими, Нуно Мендеш хоёр л гэж. Тэгэхээр энэ үзүүлэлт бол бас адилхан Энрикегийн одоо цохион бүтээсэн. Энэ үйлрэл бид нар төлөвлөсөн тоотл хөлбөмбөгийн бас нэг илэрлэл хэлэхэд болно. Тэгээд энэ Португалийн шгшээ багийн талбайн төвийн хагас хамгаалагчдыг одоо яг ингээд нэг багт тоглож байгаа Парис Сен-Жермен тоглож байгаа энэ талбайн төвийн хагас хамгаалагчдаар бүрдүүлэх хэрэг боломж нь хэрэг байдаг юм бол одоо энэ тэнд байгаа том Португалчууд байгаа шүү дээ. Тэд нар орж ирээд ингээд эвдчих юм болов. Одоо тэгэл энэ хоёр дээр чинь Витиниа, Жоо Невш хоёр дээр чинь Бруно орж ирэл. Гэтэ яг Гото тэгэл одоо Бернардос Силва гэж байна. Гол нь нөгөө нэг яг энэ хоёрыг ингэж ойлголцол байгаа даа. Гоё тоглоход хойдолт нь Фабиан Руис маш асар том тулгуур болж байгаа байхгүй. Тэнгүүд Португал зүгээр магадгүй Фабиан Руис шиг ийм тоглолт аргаар тагас хамгаалагч энэ топ түвшинд нь одоохондоо байхгүй ч магадгүй. Төгснүүд нас мэдээж байгаа тий. Тэгэхээр бол Фабиан Руис бол маш чимээгүй хоёр одоо Португал супер хагас хамгаалагчийг гялцгаад бас ингээл чимээгүй хөдөлдөө. Уг нь бол одоо Фабиан Руис юм угаартайг тавьж үтсэн шүү дээ тий. Тэгсэн тий. Болоогүй тий. Болоогүй. За ингээд хэдүүл эхний хэсгийн өндөрлөхгүй болсон байна. Аврагуудын лигийн финал болоод конференц лигийн финалийн аврагууд тодорлоо. Аль аль нь одоо тухайн тэмцээний анх удаа төрүүлсэн бас гайхалтай юм тэмцээнүүд болж өндөрлөө. За ингээд футбол Парис Сен-Жермений Монгол дахь нөгөө фэнүүд цугласан. Би нөгөө E-Mart-д явж байгаад нэг юм өмсгөл Парис Сен-Жермений өмсгөл. Тэгээ тэрэн дээр ингээд Парис Сен-Жермений Монгол дахь хөгжөөн дэмжигч клубыг гэсэн тийм бичигтэй тийм фотолкнууд ингээд хураацсан байсан байхгүй юу? Энэ юу юм бэ гэдээ би асуусан чинь энэ фэнүүд нь тоглолтоо үзэхдээ өмсөх юм гэсэн энд ингээд хийлгсэн юм бодолк гэд айгүй их бодолк хураацсан байлээ. Тэр хүмүүс тэр өдөр тэр бодолкоо аваад оройн өмсөд үцгэсэн байлгүй дээ. Тэгээ цуглаж үзсэн байлээ. Тэгэхээр Парис Сен-Жермений фэнүүд тийм гоё байна, олоолаа болсон байна. Баяр хүргэе. Тийм баяр. Парис Сен-Жермений фэнүүд чинь бүр official фэн болцсон шүү дээ. Бүр лиценз авсан. Тэгээд бас одоо хөлбөмбөгийн одоо агуу одоо гүрнүүдийн нэг тийм Францад аврагуудын лигийн цом бол очих цаг нь бол мэдээж болцсон байсан. Тиймээс зохих эзэндээ бас очлоо гэж асуудаг. За одоо манай Марселийнхний
Далдгнал жоохон намжлаа. Намжих нь бол намжихаар болж байна. Тий. Манай Марсел чинь юм бол гэдэг байсан шүү дээ. Ганцхан гэдэг. Тий, манайх 93 он гэж ярьдаг байсан. Тий. Тэгсэн одоо тэр намжлаа. Байх боллоо. За хэдүүл эхний хэсгээд дуусгая. Футбол ток нэвтрүүлгийн 8 дахь улирлын 42 дахь дугаарыг эхний хэсэг өндөрлж байна. За нэвтрүүлгийн ерөнхий винтэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүл юуратай Голомт банк Алтай винтэтгэгчээр Tiger брэнд ажиллаж байгааг дуулахад та тань хэсгийн хугацааны дараах 2 дугаар хэсгээр яриад болцсон. За футбол ток нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэнд хүрч байна үзэгчтэй. За өнөөдөр 2 дугаар хэсгээрээ бид энэ үлрэл ер нь доод лигүүдээр юу болчихвоо? Ялангуяа Европын одоо топ 4 гэж яриа та тийм. Итали, Испани, Герман, Италийн лигүүдээс ямар багууд дээшээ гарч ирэхээр болоод ер нь юу болчихвоо? Ирэх үлрэлд аль багууд дээшээ дэвшгээр болоо гэдэг мэдээллийг үе гэж бодсон юм аа. За унсан багуудын талаар бол бид нэр юу хангалттай мэдж авсан. За Championship буюу Премьер лигийн доор тоглож байгаа багуудаас энэ үлрэл Leeds, Burnley хоёр бол үнэхээр тасархай байлгүй. Хоёулаа 100 он авлаа. За Burnley чи миний санаж байгаагаар 12 сараас хойш хожигдоогүй шүү. Scott Parker дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа. West Ham тийм. Баг 33 тоглолт Newcastle хожигдоогүй. Scott Park. Го Челсид байсан дөө. Нээд. За Leeds. Тэгээ бөмбөгийн зүрүүгээр Leeds яг Championship авар болсон. Энэ хоёр ингээ шууд дэшээ дэвшиж байгаа. За энд нэг харамсалтай зүйл болсон нь за яг Coventry City-г Frank Lampard дасгалжуулаад нэлээд хойно байсан багийг энэ плей-оффын шат руу оруулж ирсэн. За тэгээд Sheffield Bristol-ыг бол 2 тоглолтод 6-аар хожигдсон. А Sunderland, Coventry хоёр бол нэлээд ширүүн тулааныг үзүүлээд Sunderland бас чүүтэй хайтаа гарч ирсэн. Lampard-ийн Coventry бол нэлээд сайн үтсэн юм билий ер нь. Тий. Тэгсэн чинь хамгийн сүүлийн тоглолтын дээр болохоор Sheffield Sunderland-аас бүр харьцангуй илүү байсан. Довтлогоо, хаалгаруу, цохиолт, мохол бүх юмараа илүү байсан хэрнээ хожигдсон. Тэгсэн тий. Walton гэдэг нэг залуу гарч ирээд бүх зүйлийг эргүүлсэн Sunderland. Тэгээд Биднээстэй залуу гэлээ нэг Watson уу? Сүүлийн голыг гэдэг үү? Тэр чинь нөө эхний голын бас бөмбөг таслаад За довтлоо. хэдүүлээ шууд Томиг харчээ. Одоо Wembley дулсан хариу тоглолтыг. Эхний тоглолт бол ганц тоглолтоор шийдэн шүү дээ. Тийм ганц тоглолт. Саяны ярьсан тоглолтооч гэсэн одоо Wembley тоглох одоо хүрэх зам гэж баг ярьж байгаа шүү дээ. Ер нь бол Sheffield ингээл илүү. Тэгээ Sheffield бол ер нь тоглохоо нь арай илүү юм байна. Илүү тийм бүх юмараа илүү байсан. Жугасаа 3-аар гараад ирсэн баг шүү дээ. Оноо ч 90 он авсан. Тий 90 он. Sunderland тэгэхэд нэг 70 оноо л авсан байсан байна л. Энэ дамжууд Амар амар энэ байсан. одлон бас Премьер лигээс унсан баг гэсэндээ тий. Ингэж мингээл эхэлсэн. За тэгээд Sheffield-ийг ер нь барахгүй байна гэдэг байдал бол Tyrese Campbell үзчихсэн хүмүүс шууд нөлөөсөн. Гэхдээ энд Sheffield-ийн хоёулаа гарч ирээд нэгэндээ өгдөггүй. Тэгээ хөлбөмбөгийн бохон дээр харьчихгүй. Тэгэл ерөөс үндэстэй байсан. Энэ голын тооцоогүй. Хэвээ хаалгачийн харах үнцгийг хаана гэдэг чинь хэвээ яг утгаараа юм. Одоо та ардаас нь хаалгачийн ардаас харуулвал хараарай. тийм ээ. Бүр яг утгаараа. Бүр хаалгачийн унах зайг нь хүртэл хаачиж байгаа. Ингээд тийм байна. Хуучны дөрмөр бол ч одоо асуудалгүй юм тий. Тийм байна. Ялцч хаацчээ тий. Үнэхээр хаацсан дээрэс нь хаах зайг нь нүртэл хүн явж байгаа байхгүй. Тийм. Энэ ихлүүлж байгаа байхгүй энэ шаравцсан. Шаарцсан. За ингээ нэг үү. Ингээ нэг. Ерөөсөө тоглож чадахгүйсэн баг шүү дээ уг нь. Элизер Маянда гэж нөхөр юм байна. 76 дээр тэнцвэрсэн байх Гоё шүү дээ. Тоглолтын шийдэлтэй дээрс гоё байсан биш. Тоглож чадахгүй байсан баг. Энэ нөгөө хуцаа. Патрик Робертс юм шүү энэ. За энэ бүр цаг дуусч яхад ирсэн шүү дээ. Тийм ч нөгөө Том Watson 95 дээр Сэлгээгээр орж ирсэн энэ хүүхд. Цаг дуусч яхад ирсэн. энэ нөхөр чинь тэгээд энэ тоглолтын дараа Брайтон руу явчих юм бэл. Өөх. 10 саяар. 10 саяар. Солилцооны байдуул явсан. Крис Вайлд сая харагдчихээн тий. За ингээд Sheffield. 20 дугаар зууны ихэнх үед аюул олон төрөв авч ирсэн Sunderland клуб. Тэгээ одоогоос 100 гаруй жилийн өмнө бол Английн Премьер Лигт ороод ноёрхох маягтай байсан. Дэлхийн 1-р дайнаас өмнөхөн бол тим байсан баг олон төрөвтэй яг төрүүгийн тоглох юм бол. Sunderland гэж одоо хар муурнууд гэдэг үү. Тий. Тэр үеийг нь бол мэдэхгүй байна хаа. Тэ яг зүгээр нөгөө юугаар харж би ч мэдгүй. Та үтсэн. Та бараг үтсэн байж магадгүй. Би ч мэдгүй шүү дээ зүгээр яг ер нь бол тэгж харагдтыг. 1904, 5, 6, 7 оны үед бол ер нь их тийм ноёрхох маягтай байсан баг. Тий, намайг бол яг хүүхлэн бүх сонирхож ихэлсэн одоо 2000 оны дунд үед бол Sunderland Премьер Лигийн баг байлаа шүү дээ. Тэгээд FIFA-гаар одоо Sunderland-ийг их авч тоглодог байлаа. Яагаад ч юм зүгээр их гой санагддаг байсан. Тэгээд одоо
хамгийн доод унах цэг дээрээ очлоо тий 3 дугаар лиг хүртэл унлаа. Тэгээд одоо дэвшиж гарч ирлээ. Сүүлийн одоо 3 улирлын хугацаанд тий 3 дугаар лигээс нь ч одоо Премьер лиг рүү эргэж дэвшиж гарч иж тэгээд одоо сая Netflix дээр Сандерлендийн одоо сүүлийн жилүүд туулсан одоо замыг нь харуулсан тэр баримт кино гарсан. Тэгээд тэн дээр бол бүх зүйл харагдсан. Тэгээд менежментийн төвшөнд яаж уналтанд орсон, санхүүгийн нөхцөл байдал яаж дороотсон тий. Гэхдээ энэ багийн одоо үнэнч фанатууд хөгжөөнд дэмжигчид Сандерлендийг бас яаж одоо хайрлсан хിവэрэ байсан бэ гэдэг нь бол тэр баримт кино дээр бол хангалттай харагдчихаа. Тэгээд хуучин хүүхд байхдаа үзэж хардаг байсан бага эргээд Премьер лиг төвшиж гарч байгааг наах бол гоё байна. Кенвин Джонсон тэр одоо товтлогч байлаа шүү дээ тий. Тэрний дату баг. Ливерпулийн домогд нэг Jordan Henderson Sunderland тоглож байгаа тий. Миноли байлгүй юу? Баг байсан баг. Миноли хаалган дээр Тэгсэн тийм Одоо тэр Джейсон Панчо ч байсан биз дээ. Тийм бах. хажууд нь Jordan Henderson хажууд League 4 мол байдаг байлаа. Бас л 2017 байлаа тий. 17 он доош уучаад уучаад байлаа. 8 жилийн дараа гарч иж байгаа юм. Тэгээд энэ 8 жилийн дотор гол нь бүр 3 дугаар лиг рүү унсан. Тэгсэн. Нэг л 2 жил футбол лиг 1 гэдэг чинь тийм. Тийшээгээ хүртэл унсан гэхээр одоо Сандерлендийн санхүүгийн асуудал бас айхтар унсан. Тэгээд ямар ч байсан фэнүүд нь бол маш баяртайгаа. Ер нь сая Сандерленд фэнүүд ингээд бүр хаас айгуул баяраа тэмдэглэсэн бэл. Францын Мальбронк энэ байсан тий. Бүр тэгээд Тийш тий. Мальбронк гэсэн тий. За ингээд ямар ч байсан иргэжил Leeds, Burnley, Sunderland гэсэн гурван тийшээ орж ирэхээр боллоо. За ялангуяа Sunderland-ийн хувьд бол 8 жилийн дараа гарч ирж байгаа нь бол онцлог үйл явдал болжээ. За Премьер лигт бол нөгөө гарч ирсэн гурван маань буцаад унтсан байж байгаа. За Бундслиг руу оръё. за нэг том баг орж ирсэн. Бундслиг Түүхэн хоёрын хүснэгт ирэхлээр харъя. За Кёлн Хамбург хоёр хөтөлцөөд Энэ гоё шууд орж ирсэн. За дагуу түүхт Хамбург нэг ч удаа доошо унж үзээгүй байсан баг унсан тий. Тэгээ одоо буцаж гарч ирлээ. гарч гэж нилээн болсон. Унахаас өмнөөс нэлээд хэдэн жил динжигэнсэн тий. Тийм 3 дуурайнд ороод нөгөө плей-оффт гарч ирээд босолцдог. Аврагуудын лиг тоглодог байсан баг шүү дээ Хамбург. Тий тэгсэн. Тэгээд Германыхаа төгөнд нэрээс унж байгаагүй байсан билээ өгнө. 18 онд унчаад 7 жилийн дараас гарч ирж байгаа. Хамбург 10 лиг төрүүлж исэн. Хамбург цомтой огодын цам төрүүлсэн бол оё одоо ингээд конференц лиг Европ лиг авах магадaltaй байна. 92 байсан бол тийм байна. Кёлн ч бас өөртөө аврагч тий. Кёлн ч бол одоо нөгөө юу яасан парад хийгээд сүйд болж ирсэн. Автобустай парад хийгээд гудамжаараа яагаад. Тэгээ Кёлны нөгөө бэлэг тэмдэг болсон нөгөө Ямаа байдаг штэ. Били Ямаа. Тэр Ямаа ч юу тийм штэ. Нас бардгийн байж штэ. Тэгээ солигдоод дараа нь шинэ Ямаагаар солиод идэх юм штэ. Ямаа мамаага хөтлөөд ороод ирдэ штэ. Тий. Би нэг нэр бас бодсон чи энэ олон жилийн хугацаанд Ямаа солигдлгүй яах вэ тий. тэгдэггүй яхаа тий. Тийм байж. Нэг Ямаа байгаад байдаг юм шиг бодоод байсан чи өөр. Хит Ямаа нэг нэ гэдэг. Ингээд зарлан шуулсан Ямаа. Мөхөөс болсон Ямаагийн пап шиг чи бас солигдсон тий. солигдсон сонгуул маягийн юм уу баг болд юм шүү тий. Ямаа мамаа солигдохдоо ингээд утаа мутаа гардаг юм шиг. Тийм юм байлээ. Подолскигоор л одоо мэдлэг баг шүү дээ Кёлн. Кёлн ч Бундслигт 2 төрүүлсэн. Хамбург болохоор 6 төрүүлсэн байт юм. Аль аль нь л одоо Бундслигийн яхаарахгүй энэ 60 жилийн түүхэнд төс том төлөөллүүдийн нэг. Хамбург бол бас арай удаж байгаа гарч иж чинь. За Кёлн бол яг ингээд дээшээ тоош. За тэгсэн чинь 3 дугаар байранд Elversberg гэж баг ороод нөгөө плей-оффын тоглолтыг хийсэн. 18 байр төрсөн. 2 тоглолтыг бол хийсэн байгаа. Хайд 8 ч одоо конференц лигт сая тоглож байсан баг шүү дээ. Гэтэл одоо ингээд За эхний тоглолтын дээр энэ хоёр тэнцчдэг баха. Тэгээ хариу тоглолт нь Elversberg-ийн талбайд болсон. Эхний тоглолт нь 2-2-оор тэнцсэн. тэнцсэн. За тэгээ Elversberg-ийн талбайд энэ хариу тоглолт нь нөгөө Доотлигийн багийнхаа талбайд болд юм байл яг. Давуу тал болгоод тийм. Зөв. Аха. За тэгээ 1-1 байсан чинь 95 дахь минутын дээр Хайд 8 хийгээд Хайд 8-ийн Лео Сенцаг одоо ингэ олдож байгаа нь Бразил хагас хамгаалагч. Хоёр тоглолтыг ер нь хоёулыг шийдсэн л дээ. Тийм байлээ. Би бас Хайд 8-ийн нөгөө сүүлийн тойргийн тайлбар дээр орсон чинь эн чинь Сильвер орж ирээд бас божигнуулж илээ. Яг ч нэг Бразил стил ур чадвар харагдчихлаа нэг юм Германы лигт төдийлөн бас харагдаад байдаг үл нэг тийм хим маяг шууд орж ирж илээ л дээ. Германы багуудад тэгээд нэг Бразил байдаг тий. Wolfsburgтэй байсан. Gladbach-д ч байсан тий. Одоо нөгөө Блея ч бас байгаа биз дээ. Бага. Франц тий. Тэгэл нэг юм бас нэг Германд байдаг бол ур чадвар тий. За тэгээ Хайд 8 бол ямар ч сүлдэхэр боллоо. Хайд 8 чинь өнгөрсөн жил түүхэнд анх удаа дэшээ гарч ирсэн шүү дээ. Тэгээ 8-д орсон. Тий. Тэгэхээр конференц тоглож байсан аа. Унангаа алдлаа. Ер нь тим тохиолдол бас хоохон байдаг бах тий. Европын хөлбөмбөгт яг тухайн Челсид таарсан шүү дээ. Таарс. Салбаа дээрээ тоглосон 2-2 ож гисэн баха.
Ерөөс Европын тэмцээнд тоглоод үзчихлээ. Тэгээ Бундслигтээ үлдчихлээ. Тайднаа бол явчихсан. Гайхалтай удирдал болсон бахаа. Харин Бундслигээс бол харамсалтай багууд унсан тий. Кёлн гин Кийл унсан тий. Кийл Бохон хоёр унсан. За Килийн үед бол тэгээд гарч ирчээд буцаад явуулчлаа тэгээд. Боохомч ер нь гэхдээ доогуур их явдаг багш тий. Өөттэй сүүлийн хэдэн жил бол тэгээд сайн л Байлаа. тийчгэлээ шүү дээ тий. Уг нь томчуудын эсрэг хаяг үзчихэд идэв шүү дээ. Энэ үлрэл одоо жишээ нь Баер нь 2 хожигдож байхад 2 дахь хожигдлыг нь одоо Бохон амсуулж байгаа чинь тий. Аваргуудыг өгнөдсөн мөртлөө доош уншчихлаа тий. За Германаар нэг иймэрхүү юм болж. За Испани руу оръё. За. Испани плей-оффын тоглолтууд болоогүй байгаа маань их сонирхолтой Аа, юм тий. гэхээр 6 сарын 7-оноос Юу гэж нэрлэдэг вүлээ тэрийг? Сегунда. Сегунда. Яг бас плей-офф гэж нэрлэдэг л дээ. Доотлыг нь болохоор Second гэсэн үг юм байгаа шүү дээ. Ер нь бол тийм. За Леванте Элчи 2 шууд гарсан. За Энэ хоёр ч яг хуучны хоёр орж ирлээ. Спанд ер нь нэг ийм хідэн баг байна тий. Гэхдээ мо эргээд дээрээс. Гэтэ нэг юм уу Гранада гаралтай. Тэнд явж штэ. Тийм Гранада ингээ плей-оффоос мултарч байгаа. Одоо тэр 3-аас 6-д орсон дөрвөн баг хоорондоо 6 сарын 7-оноос үзэн нэлийн амралттай үзэх юм билээ. Бүр 6 сарын 20-доор тэр 3 дахь баг нь баг толчих болох. Фермер спортсоор 101 дамжуулаад чи тайлбарлаадсэн шүү дээ. Өн чинь баг 300 гарсан. Тий, Сегунда гэдэг. Тэгээ энэ жилийн Сегундад бол Альмеригаас бусд нь баг танихгүй дуул багууд л. Тий, яг Racing бол бас лалыг. Racing Santander уу? Байсан. Тэр Racing Santander мөн шүү дээ. За. Овидо ч халуун сайхан арлын амралтын газрын одоо манайхаар бол Фукокийн баг. Овидо ч баг Санти Касарлантрын анхны баг гэдэг баг. Овидо байсан шүү дээ. Тий. Овидо бас Мирандас ч ер нь байсан. Мирандас тэгээ сүүлийн хэдэн жил ер нь тогтмол одоо том багуудын одоо минут олдохгүй байгаа тоглогчдыг их зээлээр тоглуулж бас Сегундада тогтмол амжилтыг бас үзүүлж ирсэн юм баг. Тэгээ одоо энэ жил ч гэсэн ер нь бол бас хэд хэдэн дайжгүй залуучууд Мирандаст зээлэр байгаа л юм бэл. Гранада ч уг нь одоо Севилья Бетис хоёртой зүг Андалузын баг шүү дээ. Тий, Андалузын баг. За хагасгшээ плей-оффын хуваарийг нарчээ. Овидо болохоор Альмериатай юм аа. 3 гарсан баг нь 6-таагаа. 4 гарсан баг нь 5 гарсан. Racing-тайгаа. Тэр нэг жил юу байсан юм аа? Барсагийн 2 дугаар баг нь 6-д ороод тэгсэн шүү дээ. Тэгээ нөгөө плей-офф тоглох ёстой шүү дээ. Дээшээ дэвшээ. Тэгсэн чинь нөгөө яг бол дөрмийн дагуу нэг лигт нэг клубийн 2 төлөөлөл байж болох учраас 7-д орсон баг нь дээшээ огшоод яг Барсагийн 2 нь бол Сегундад үлдчихсэн. Шидэн он блий бас 10 гаруй жилийн өмнө. Барсагийн 2 дугаар баг бол тэгээ мөнхөд тэр доорол байх хэрэгтэй юм уу тий? Сегундагаас дээшиж болохгүй. Ямар сонин дүрм. Яг нэг ийм дүрм байгаа. Барса нуунаад Барса нуунаад нөгөөх нь 2 дугаар баг нь дээшээ гарч байгаа. Тэгээ наач мөнхөд л гэсэн үг шүү. Үүрд гэсэн үг. Гэхдээ нөгөө Реалын 1-2 дугаар баг Копа дель Рей финалд тоглосныг бодож бас гайгүй. Үүрд юм шүү. Өнөр саяхан шүү дээ. Манай охин багч Европын тэмцээнд тоглохоор болсон шүү. Юу юм бэ? Ямар үг вэ? Страсбург. Страсбург тийм шүү дээ. Манай охин баг. Охин баг. Танай охин багч одоо дэлхийн өнцөг боломборт байна уу? Гүү. Европоор бол нэлийн баг шүү дээ. Айгүй. Ситигийн охин багууд ч гэсэн дэлхийн өнцөг боломборт байх шүү дээ. За Испаноос юм байна. Леванте Элчи 2 шууд орж ирсэн. 3 дахь баг бол нэг 6 сарын 21-ний хавцаа тодорхой болох юм байна. За Итали руу оръё. За Италийн Сери Б их сонирхолтой юм байна. За юу сонирхолтой вэ гэхээр за эхний хоёр нь бол яг ингэ шууд дэшээ гараа явчихна. Тэгсэн чинь 3-аас 8 дугаар байранд орсон баг үл плей-офф тоглолт. Тэгэхээр 8-д орчоод дээшээ дэвших боломжтой гэсэн үг. Палермо явж манай Сицили. Гэтэ яг плей-оффын тоглолтууд нь болоод ер нь бол дээшээ гарах баг тодорхой болцсон байл л дээ өчигдөр. Уржигдөр тодорхой. Тэгээд Специа гарчиж байна. Криминоз явсан. Өө ёстой мэдгүй баг гарч ирсэн. Манайх анх Сериаг шууд амжилттай гүйлрэл тий Германаас Сериад байсан. Тэр ер нь бол сайхан бас. Тэр одоо дээшээ орсон байгаа Писа ч одоо нөгөө Инзагигийн баг үстэй. Филиппо Инзаги. Тэгээ нөгөө Писа хотын налуу цамх байдаг хот юм уу? Жуулчдын хот. Чи бараг 50 хэдэн жилийн дараа гэсэн үү? 30 хэдэн жилийн дараа орж ирж байгаа юм билээ шүү. Дээшээгээ. Инзаги ч сая энэ өдрлийн өмнө аваад тэгээд ерөөсөө шууд дээш нь гаргачихж байгаа шүү дээ. Өнгөрсөн 100 ирсэн юм билээ. Ах Инзаги тий. Дүү Инзаги бол аврагуудын лигд үзээд байна. Тийм. Дүү Инзаги бол топ гэдэг. Ах Инзаги одоо тэгэл тасалжуулагчийн замлаа Миланаас эхлүүлсэн шүү дээ тий. Тэгэл уруудаж явсаар агаал одоо ингээл Писа дээр чинь. Ер нь бол яг топ төвчний тасалжуулагч бол бас сараахан болж чадахгүй юм байна. Яваад байна. Тий, ер нь дундаж ингээл байгаа. Одоо Писа зүгээр яг Сериад гаргаж ирээд
За нэг энэ үлрэлийн Комо шиг ч юм уу бас нэг ихний ас махс руу оруулал юу юм хийстэй. Лампард шиг л, Жирард шиг, Рүүни шиг л явж Тийм байсан. яг тэгчих тий. Тэгээ гол нь Писанд бодвол одоо санхүүгийн нөхцөл байдал одоо сайн үйл байлгүй. Одоо жуулчдын хот штэ нөгөө налуу замхах гэж үзэх гэж очсон хүмүүс. Ганц бэлэг тэмдэглэлтэй юм шүү. Тий. За ямар ч үсэн ингээд ирэх жил Писанд сонирхолтой баг дээр тоглох юм байна. Тэгээ плей-оффын замыг харъя. Одоо нөгөө 8-д орсон багууд нь нэг л тоглолт юм байна гэхдээ. 5-д орсон багтайгаа тоглосон. 6-7-2 тоглосон. Тэгээд Чансаа илүү 2 баг нэгтэг гэсэн үр дүнгээр очоод. Би бол тэр UA Stabia энэ гэсэн багийг сонсоочгүй юм билээ. Та хэд сонсож ирсэн үү? Үгүй. Танзаро гэж сонсож ирсэн. Юу охин баг юм шиг. Зенаг бас сонсож ирсэн. Тэгээд би ороосон чинь бас нэрэ Кремонесаг бол одоо санчлаа. 100 гаруй жилийн түүхтэй баг байл шүү. Специа бол саяхан унсан. Манай Пародилийн баг те. Унагууд нь Пародилийг манай хаваа өст. За тэгээ Палермо бол ягаан өмсгөлтэй тэгээ хотон шоуны өнгөтэй хоцтой баг. Сицилийн одоо гэмт бүлэглэлүүд санхүүжүүлдэг гэдэг асуудалтай тийм баг те. Энэ Сери Б-гийн плей-оффын нэг бас нэг сонирхолтой дүрм нь юу юм бэ лээ? Одоо ингээ хоёр тоглолтын нийлбэр дүн тэнцэж штэ. Тэгэх юм бол цаг сонгохгүй, тургуулын цогц авахгүй. Хин хүснэгтэн дээр бариадэлсэн хасагддаг. Одоо дараагийн шатанд орно. Даваа өрхийг олгож штэ. Энд чинь 8 хүртэл байгаа юм чарахгүй штэ. Тийм биз дээ. Одоо тэр 8-д орчоод одоо ялгаагүй. 3-д орсон багтай тэнцчүүл тэгэл 3-д орсондоо байраа өгье л доо. Бас яг байж болох л тийм ээ. 3-4-2-т орсон баг нь одоо жишээ нь сая хариу тоглолт 3-3 тэнцээ дууссан бол Специан гарахаар байсан. Тэгвэл тэр нөгөө 3-д орсны ялгаа 8-д орсны ялгаа гарахгүй болчих. Тийм байна. Тэгээ нөгөө Сериад хэрэгжиж байгаа бас нэг дүрм байгаа шүү дээ. Одоо нөгөө ижлэх оноотой бол шуурандаа халз тоглолт халз тоглолдог. Сая ижлэх оноотой бол халз тоглох юм дүрмтэй байл. Сериагийн дүрм ингээ доош нэг сери бэрүүгээ буулгацсан. За хэдүүлээ саяны финалийн тоглолтын тоймыг нэг харъя. Специа талбай дээр Креминозыг авсан тэр хариу тоглолтын дээр ер нь юу болчихоо. Креминоз чинь улаан хоцтой шүү дээ. Тий, Специа ч бас нэг 2 жилийн өмнө нөлөө нэг байсан. нэмэлт төрхийн төлөө тоглоодсон. Тэгэхээр 17-18-д орсон хоёр баг нь хоорондоо тэнцсэн. Оноо. Тэгээд юутэй лээ? Тэнд бас халз тоглолт болд юм байна тий. Тийм болсон юм аа. Тэгээд үлдсэн юм. Венециатай шүү дээ. За бараг тийм баг шүү. Одоо сая нөгөө Наполи Интер хоёр тэнцсэн бол их байсан шүү дээ. Яг тэр шиг доошоо унахгүй төлөө өрсөлдөөнд байгаа багууд хоорондоо тэнцэх юм болсон. Нэмэлт тоглолт хийх. За тэгээд энэ дээр чи эхлээд юу ийс юм аа? Специан Креминозын хийж байгаа маа. Ди Лука гэдэг тоглогч 25 дээр хийгээд 62 дээр Мичелле Колоколо гэдэг тоглогч 2-ыг болгож байгаа юм байна. Тэгээ бүр 3-ыг болгосон Далис дээр нөө ихнийг гол хийсэн Мануэл Ди Лукан голд. Энэ тэгээд Специагийн хувьд айгүй хэцүү болчихж байгаа. Яг доошоо унсан баг дараагийнхаа жил тоглогчдоо бас гол тоглогчдоо хадгалж үлдэх магадлал байдаг байхгүй. Тэгээд нэг буцтай арих гэж үздэг. Ингээд чадаагүй бол энэний дараачаас нөгөө тоглогч нь яваад эхэлдэг. Тэгэл нөгөө урт хугацааны дээр доогоорох зүүдэн аяллаа эхэлнэ шүү дээ. Тэ? Хардаарсан зүүдний аяллаа эхэлнэ шүү дээ. Эргэж гарч ирэх мэдэхгүй. Тэгээ унсан даруйдаа нөгөө хүрэлтгүүний нөгөө тоглогчны гэрээ байгаа учраас эргэж гарч ирэх гэдэг байхгүй. Чанар нь байгаад. За 3-ыг болсон чинь бас ингээд 83 85 дээр 2 гол хийж байгаа маа. Яас кино алах төгсөн байх шүү тий. Франческо Пио Эспозито гэж нөхөр хэлээд иж байгаа. Дараа нь Лука Винали 85 дээр хийгээд 3-2 болгоод бас нэлээд хэвдүүлсэн байл шүү. Тэгсгүй байх юм шүү тий. 2 минутын дотор 2 Дуусчлаа гэж бодож жигэд 3-2 очих юм шүү. Алин хаалт шүү. Нодлон Каляриг бас яг ийм нөхцөлд гаргаж ирээ үстэй манай Клаудио Ранери. За тэг ингээд Креминози дэшигээ дэвшгээр боллоо. За Писа гэж сонирхолтой багийг бид бас эргэжил. Харах нэ. Тэ. Монца онцлоо үгүй юу? Монца одоо. Монца Венеци 2 тий. Монца бол ерөн санхүүгийн асуудал орсон баг. Орсон баха. Тий. Одоо сая бол тэр нөгөө Фьорентинаг дээр ирдэг чинь хэн блэ? Тасалж явах чинь. Паладино тий. Паладино ч нь уулан сая Монцаг их гоё үдэжсэн шүү дээ. Тэгээд Монцагийн удирдлагууд нь ч гэсэн одоо бас клубийнхаа амбицийг нэлээд том байгааг зарлсан. Ойрын 4 жилийн хугацаанд Европын тэмцээний эрх аван маавн гэж ярьжсэн. Тэгээд бас хүснээр болдгүй юм байна. Ер нь бол Паладино очоод Фьорентинаг бас ямар сайн удирдсан бэлээ энэ үлрэл тэ. Тэгэхээр бол бас тасалжуулагчаас хамааралтай байсан байна гэдэг нь. Монцагийн Колпаны энэ ч явцсан байл шүү дээ тэ. Явцсан. Монцач тэгээд ер нь дийлийг нь зээлийн хөтөлбөл байсан юм л та. Авч тэр Миланы баг
залуучдын багийн дийлэх төвтүүд Монцо зээлэр тоглосон. Тэгээ Италийн багууд яг ингээд нөгөө лигүүдэд харьцуулахад солилцооны 8 нэр бол ер нь хэцүү юм аа. Топ 1 3 4 баг нь л мөнгө зарах. гайгүй мөнгө зарах юм тий. Одоо тэгээ дасгалжуулагчийн холио шолоо бас бүр үнэхээр клип шиг явах юм аа. Тэгэхээр одоо Англид ч одоо Nottingham чинь л яалаа одоо 100 сая 21 100 зараад байна шүү дээ. Тийм Италид тийм их мөнгө эргэлдэхгүй байна. Спанд ч яалаа. Их мөнгө эргэлдэхгүй байна. Яг хаа Европын өмнөд хэсгийн улс орнууд ч хөдөө аж ахуйн улс орнууд л тоо. Тэгэхээр хөдөө аж ахуйн мөнгө гэдэг чинь том аж үйлдвэрийн мөнгнөөс бага байна л да. Газар тариалан хөдөө аж ахуй аялж байна. Тэгвэл Герман чинь том үйлдвэрүүд, том атомын цэглэгээ станцууд байна тий. Англи бас тийм аж үйлдвэрчсэн. Тэнгүүд одоо Спан болон одоо тэр өмнөд хэсгээр бол тэгэл ус үзмэл тарьж штт. Олив. Тий. Гасперини Рома руу явсан. Тий. Гасперини Ромаар Рома зарлцсан уу тий. зарлж ах шиг байна. Тий. Маш сонирхолтой шийдлээ байлаа тий. Аллегри Милан руу явж байна. Тий. Аталанта ч баг Моттаг авах гэдэг юм. Тэгж чинь харин. Итали одоо ингэ нэг хоорондоо сайхан ингэ солиод явчих юм тий. Өнгөрсөн зунд гэсэн шүү дээ. Гасперини тэр Рома яах нь вэ тий? Манай Ренери одоо тэгээд яг жигнэсээ болсон уу? Болж байгаа. Одоо болсон баха. Нас өндөр гарлаа болио гэхээр нөгөөдөл нь дуудаад байгаа шүү дээ. Нөгөө гүүс идэг шиг л Тэр дуудаад. нь ажиллаад ахаар байна шүү дээ. Рой хойцсон энэ гэдэг дуудаад байдаг болсоод байдаг. Конте Ювентус руу гэж яригдаад байгаа. Конте ч одоо төрүүлчээд Конте ч яг шинэ гэрээний юм яригдчихлаа юм байна. аа. Тэгээ гэрээ дуус болоогүй юм байл шүү дээ. Дараа жил дуусах гэрээгээ дахиад нэг жил одоо нэг төрүүлсэн болохоор бас нэг 2 жил дахиад ажиллаач яг яах гээд харин зүгээр Янзаги чинь арабаас санал ирсэн байлээ. Симоне дүү? Тийм байлээ. Аль Хилалаас гэж. Гол нь одоо Симоне жоохон тийм сэтгэл санаа нь хэр байгаа юм бол доо үргэлжлүүлж ажиллах тийм амбиц нь гол нь байна. Клуб бол өөрөөсөө энэ Симоне Инзагигаа өргөжлүүлж ажилуулмаар байна гэдгийг зарлчихсан Интер Милан. Харин одоо өөр шийдвэр нь бол Симоне Манай одоо бол байж байна. Тууштай явах уу эсвэл мөнгө хөөх үү гэдгийг шийдэж байна. Арабаас бол бараг одоо 50 сая айгуу том юу вэ шүү дээ тий. Чадвар потенциал байгаа. Европын топ аль нэг лигт ажилласан илүү гоё доо тийм ээ. Лигээс олж үзвэл бас зүгээр Байж болно тий. Италичууд явж байгаа л Челси тэр хэрэл аврагчд идэв шүү дээ. Тэгээд тийм Инзаги өөрөө Челсид айгүй цэцдэг шүү дээ. Ахтайгаа зөв хоёулаа Лациод байсан шүү дээ. Тэг ах нь бол мэдээж гарааны тоглогч. Тэгээд байж хахад өөрийнхөө тоглож исэн багаа дасгалжуулаад тэгээд Европын аврагуудын лигийн эрх аваад тэгээд Италийн зам төрүүлүүлээд тэгээд гарч ирж байгаа шүү дээ. Тэр бол потенциал өгөгдөл те авьяас байгаа гэсэн үг. Тий. Лацио гэж босгож ирж байгаа. Гэхдээ Интерийг одоо яг ийм төвшөнд ийм хатуу сахилга баттай ийм баг болгож дандаа Кулаку зуулсан шүү дээ. Ер нь бол тэгтэл эдний чинь гоё ингээд барьж ийн гэдэг тийм үстэй. Гэхдээ Лацио ч Сарыгаа буцаад тавьсан байна. Тэгсэн сараа Яаж байгаа юм бэ ч тийм байл шүү дээ. Тэгээ одоо нөгөө Марко Барони гэж саяын дасгалжуулагч маань Лациогийн бүрэлдэхүүн одоо бол нэг тийм муу биш байхгүй уг нь бол тэгээд тоглуулж чадахгүй байна. Европын тэмцээнг үлдсэн үү? Тэмцээнгүй. Хамгийн сүүлийн өдөр хожигдсон лээ. Европагийн ирэх авах гэж явж байгаа. Конференц ч үлдсэн. Лациогийн эмжлийн бараг гол онцлогын өмнө Интер тэгэлсэн л гэж яригдахаар байна. Тийм. Интерийн түрүүг нь булаасан. Сүүлээс 2 дахь тойрог Тийм. Интерийн түрүүг нь булаасан тийм асуудал. Манай Кастеляносыг аваач танах. Танаа Арсенал тулстай яг тохирно. Реал эсрэг покер эсрэг шүү дээ. Яг эдний тохирох тоглогч тийм. Энэ нэр тэг Б төлөвлөгөөнд байж хад бол тий. Тэгээ тоглолтыг бас үе өөрчилж магадгүй шүү. Манай хагсууд ч тийм Кастелянос гаргаж өгөөд дэмжиж яхах тэр юм байхгүй. Манай Уругвай Висино байж байгаа Николо Ревелиа жоохон байна. Болоогүй байна. За хэдүүл 2 дугаар хэсгийн өндөрлүүлээ. 2 дугаар хэсгээр бид эрх хүлрэлт Европын одоо топ лигүүдэд ямар багууд дээшээ гарч ирж тоглох талаар мэдээлэл өглөө. За футбол ток нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгч Голомт банк, Алтан ивент төгч Tiger Brand ажиллаж байна. Хэсэг хугацааны дараа 3 дугаар хэсгээр ирээд уулзъя. За футбол нэвтрүүлгийг үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За сүүлийн хэсгээр бид энэ 7 хоног болох шигшээ агуудын тэмцээний хуваар за тэгээд солилцоо 8 ер нь юу болж байна? За мэдээж төгсгөлд нь манай цэнгэлийн маань бэлдсэн ян талент болон хүлээж байгаа. За эхлээд хэдүүлээ юу яа? Энэ 7 хоногт болох одоо Nations League-ийн хагас гişээ болоод хүрэл медаль, алтан медалийн төлөх тоглолтын хуваарийг харъя. Амар дөрөв баг үлдсэн. За энэ хэд ч одоо бараг цуглардсан байгаа штэ. Барагсаад ах юм байхгүй халаалтаа гэж л хэлээ л дээ. Одоо яа тийм бол тоо. Гоё тий. Тэгээ одоо энэ Францын Парис Сен-Жермен сая тоглосон залуучууд бол одоо энэ гараамаараа байхгүй. Биш одоо энэ Парис Сен-Жермен чинь бараг Франц, Португал руу угаагдаа явчихж байгаа юм шүү. Тэгсэн байна тий.
Франц, Португал, Испани руу хуваагдсан. Испани Фабиано шгшээд очсон тий. За Португалийнхан байна, Францийнхан байна. Тэгэхээр саяны Paris Saint-Germain-ид бол айгүй ачаалтай байна. Одоо тэгээд энэний араас чинь клубын дэлхийн баг хамгийн гол нь Paris Saint-Germain-ийн эдгээр залуучууд энэ Францын гараар их гарахгүй л дээ. Баних гарахгүй хаа. дөрөв юм уу баг гарч. Дембеле л байгаа бах. Дембеле, Олисе, Тийм Эмбапе харин зүгээр бити тоглолтооч За, урд уралчин бол явуулсан байна. Реал Мадрид тий. Яаж Одоо нөгөө клубүүдийн дэлхийн аргачлал бол тэмцээнд манайх ингээ ачааллахтай байгаа учраас энэ ч одоо тэгтээ бас хагас гişээ явж чадаа арай ш тэггүй л шүү дээ. Ямар зүгээр юу штэ. Хэсгийн тоглолт мөн. Камаминга, Чуамени, Эмбапе гурвыг бити тоглуулаач гэдэг хүсэлт бол ямар ч тач Реалын зүгээс явуулсан байна. Одоо шигшээдээ тоглох уу Реал гэдэг болсон юм байна. Зөв бүстэй. тий. Шгшээгийн дуудлагаар шгшээгийн дуудлага. Эх орон дуудаж байна. Тий. Эмбапегийн тэр шигшээдээ тоглохгүй асуудал чинь мэдлэн бол нэлийн газар авсан юм аа. Эмбапе өөрөө тэр хэлсэн шүү дээ. Чухал тоглолт биш бол намайг баг шаардлага бол бити нэг дуудаж. Үгүй яах вэ? Олисе, Комон хоёр гараа тоглосон ч болно л да. Гэхдээ эн чинь бол одоо ялтчгүй чухал тоглолт байна. Үгүй тийм. Одоо ингээл дараа жилийн дэлхийн аргаар энэ дахиад аль нэг даван таарах магадлал аюу өндөр шүү дээ. Саяны дүр бол хоорондоо тий. Тэр чинь бол сая Европын аргаар тоглолцлоо. Энэ жил дараа жилийнхэн бас дөнгөийг ингэж тандаж тоглоно шүү дээ. Яг энэ дээр бол бүх сумаа бол мэдээж тавихгүй. Актив мэдээж хожих гэж тоглоно. Гэхдээ зүгээр хожсон ч хожигдсан за нэг ийм багцаатай байгаа юм байна гэдэг мэдих тоглолт байхгүй. Тэр бол лидерүүдэд тоглоулна. Тэр бол Муаны энтер байна бас. тийм. Голны Nations League төрүүлсэн баг одоо юу гэдэг юм зүгээр нөгөө Ballon d'Or-ын санал асуулгадаас тодорхой нөлөө үзүүлэх байх л гэж бодоод магадгүй. Тий, яг нөгөө Дембеле тоглох байх. Тий. Дембеле бол орох. Одоо Испани, Франц хоёр ч бол үндэстнүүдийн лигийн тэмцээний сүүлийн 2 жилийн тий. аврах хоёр баг байж таарч байгаа юм. Тий. Тэгэхээр бол бас хин Дембеле чи 3 цомтой болчиход шүү дээ одоо юм байдлаар. Тий. тийм шүү дээ. Трипл хийцтэй. Тий. Одоо ингээд Дембеле бүр 2 цом авах болцоо. Тий. Тэгээд сая аврагын лигийн финал дээр 2 гоол дамжуулах гэж юм уу тий. Гоолын дамжуулах. Paris Saint-Germain супер цом оруулаад ер нь бол 4 цом юм байл шүү дээ. Дембеле бол тэгэл ерөөсөө магадлалыг шууд илтгэргүүлээд хэлж байгаа байхгүй. А за байж тэгвэл Испани төрүүлээ гэж бодвол Ламин Ямал сайн тоглоод Ламин Ямалд бас Ballon d'Or-ын шанс байгаа шүү дээ. А ер нь байхгүй юу? Яг хөө зүг. Гэхдээ яг Ямал бол Рафиня, Салах хоёроосоо хойно байгаа шүү ер нь бол. Гэхдээ сүүлийн үед гарч байгаа юу ранкаар бол бас топ 3-т яваал л. Топ 3-т байл харин тийм. Тийм болохоор бас жоохон яригдах шанстай болов уу. Гэтэ энэ клубүүдийн дэлхийн авраг дээр Ямал аврагын тоглолтын дээр хэтэр гэж яах вэ? Юун дээр клубын дэлхийн аргаар тоглохгүй. Барселона байхгүй. дээр бол тоглоо. Nations League-ийн юун дээр финал дээр хэтэр хийчихвэл бас бодон доо тий. Одоо мэдээ. Бас эргэлзэн шүү дээ. Шгшээ баг тэр Энэ жил чи одоо тэгээ зүгээр яг шгшээгийн төвшөнд яг Nations League-ээс өөр одоо том тэмцээн байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бол бас яг харж болох нөхцөл байдал мөн гэвэл мөн. Тэгтэл ялцгүй л нөгөө клубүүдийн дэлхийн авраг нөлөөлөх юм байна. Тэрийг харах юм байна тий. Тэрний үр дүн дуусчээж л яг шийдэгдэх юм байна. Одоогийн байдлаар бол Дембеле дээр хөлж байна. Хэсэг чи клубүүдийн дэлхийн авраг зүгээр шал мэдгүй Өмнөд Америкийн баг магт хөрвөлжүүл бас сонин тий. Тийм шүү дээ. Одоо Интер Майами ч юм уу юу. За юу яа. Энэ 7 хоногт бас Nations League-с гадна одоо Европын бүсийн нөгөө дэлхийн аваргын сонгон шалралт үргэлжилж байгаа. За 3-4-р тойргийн тоглолтууд. 3-р тойргийн тоглолтууд нь болохоор манай цагаар Баасангаас Бэмбарыг шилжих шүн эхлэх юм байна. Норвеги, Италиар. Тэгээд яг нөгөө Nations League-т яалтчгүй топ 4 баг нь орчиж байгаа болохоор нөгөө баг. Бэлгүүдийн хоёр бол ер нь Итали, Нидерланд гэсэн багуудаар сонголоо л доо. Англиа сонгох юм байна. Англи байгаа. Андоротоо. Тэгээ түүхлийн тэр удирдах байгаа байдал тий. Эхний дөрвөн тоглолт нь болохоор 3 дугаар тойргийнх, сүүлийн дөрвөн тоглолт нь болохоор 4 дугаар тойргийн тоглолт. Хоёр тоглолцсон байгаа юм билээ бүх баг. 3 сард 2 тоглолцсон шүү дээ. Итали одоо ч нэрээ шийдэж чадахгүй юм их байна. Одоо тэр хаалн лөөдиг ортой Норвеги довтлуулахыг гэж Итали эсрэг баг дундаж довтлох гэж байгаа. Яг бол Норвеги Итали. Энэ Итали нэх ахтар илүүрч барахгүй бах уу? Италиха Ритеги шүү дээ гараанд товтлоо. Норвегт гол нь шанс үе явуулах шанс. Ритеги бат гэж юу? Ритеги бол одоо бүр яг сая энэ үдэрл өөрийгөө бүр 100 баталчлаа шүү дээ. Нөрөг хамгаалт асуулттай юм да. Тэрээс довтлогоо сайн л да нөрөг олон. Нөрөг хойгуураа жоох ингээд. Тий, хойно юм уу? Хамгаалт Донд бол гоё. Гоё. Норвегийн гоё тоглогчд байна шүү дээ. Яг Итали аргалах хөл гэдэг яс тий. За Англи бол Андорыг очиж өглөө. Англи Андорог хожно. Талбай дээр. Нидерланд. Манай Rashford дуудагдана гэсэн юм бол байхгүй басна уу?
За шгшигийн бүрэлдэхүүн бол өстой анзаарсангүй. Rashford мэдхгүй. Дуудагдаг байхаа. Энэ нэг гимтэлтэй хатах ш Rashford. Тийм үү? Тийм гимтэлтэй хатаа. Тэгээ дуудагдаг. За Нидерландын хоёр тоглолт гарах юм байна. Эхлээд Финландтай, дараа нь Мальттай. За тэр Мегмар гарагийн шөнө хоёр тоглолт зэрэг байгаа учраас нэг тоглолт нь бол 1-р суугаар. За нөгөө Итали Молдов бол 2-р суугаар гарах нэ. За ингээд яг энэ 8 тоглолтыг шууд дамжуулснаар ерөнхийдөө баг энэ удирлын ингээд хөлбөмбөгийн шууд дамжуулалт маань дуусч байгаа. Хөлбөмбөгийн дэлхийн аварга бол гарахгүй. Нөгөө секундагаа яах юм? Секунда байхгүй шүү дээ. Сая Бундслигийн плей-оффын хоёр тоглолт бол гарцсан. За ингээд шгшээ агуудаар ингээд 6 сарын секундагаар эргэн ирлээ гэжсэн одгийн маань ярьж явах бай тээ. Би чинь тэр шин чинь бүр юу байсан шүү дээ. Роланга араас ороод толгойн тест гарч ирсэн. Тэгээ араас нь секундагийн хоёр тоглолт хийлээ. Роланга араас нь хаалсан. Францд нөгөө толгойн тестний Франц нэлээд байсан. Франц баг 10 хэдэн цагийн шууд залгаж байгаа дэрсэн шүү дээ. За одоо дараагийн сэдвүүгээр хэдүүлээ өнгөрсөн 7 хоногт одоо яг батлагдсан Европын хөлбөмбөгийн одоо сонирхолтой солилцоо 8 ер нь юу болов гэдгийг харъя. За хамгийн том 8 тэр Матиус Куньягийн 8 бол зарлагдсан байгаа. Манчестер Юнайтед 60 саяар Бразилийн жигүүрийн за бүр үзүүр гэх юм уу та. Жигүүрийн дотлогч Матеус Куньяг болоо юм байна шүү дээ. Яг жигүүрч. За Руй Патришио нь хайцж байгаа юм. Аалаа үнэгүй араб болсон байлээ. За Фримпонг 43 саяар Ливерпулд ирж байгаа. Энэ бол Александр Арнолдын байрлал дээр ирж байгаа гэсэн үг. Тэр Башир Ханферс гэж танаад ямар нөхөр вэ? Энэ нөгөө юуны академи өөрөөр хэлбэл 12 саяар явсан юм шүү. Тэгэлгүй баг. Наа чин манахаас академи төгсөнгүүтээ шууд 20 саяар зарагдсан үнийг мэднэ үстэй. Гэхи. Амарки. Кристал руу ерөөсөө хүн таньж амжааг байхаа шууд 20-оор явсан. Жонатан та Байерн руу өнгөө утсан байна. За Александр Арнолд бол Реал Мадрид руу хэдэр юм 10 сая юм. Харин Реал энэ юу байсан бэлээ нөгөө клубүүдийн дэлхийн аварга уг нь гэрээнд 7 сарын 1-нд дуусан шүү дээ. Тэгэнгүүт нөгөө тэрийн цуцлах хүн гэсэн үг байхгүй юу? Сарын өмнө сар хүлээлгүй. 1 сар хүлээлт. За харин бас эргэжил гоё юм болж магадгүй Эвертонд ирж байгаа энэ Карлос Алькарас гэж залуу. Энэ яг сая нөгөө зээлэр байж байгаа жинхэлж байгаа юм байна. Фламингоос. Энэ нэг Ювентуст байсан Карлос Алькарас биш үү? Тэр мэдхгүй биш баха. За тэгээд нөгөө нэг Брайтонд очсон Ватсон ч юм байна тий. Саяны Сандерленд юм. Тийм байна. Брайтоноос нэг иймэрхүү авьяастай хүмүүсийг бас сайн харж авах юм а тий. Тэглүү байх. Унион Берлиний хоолор байх чинь Майнц руу явсан байсан уу? Тий, 10 саяар явсан. Брайтон иймэрхүү хүмүүсийг сонирхдаг тий. Тэгээ хамгийн том наймаа Куня Фримпонг байна. Одоо яг л ингэж л орж ирсэн шүү. Яг өнөөс урагшаагийн үйл нөгөө Дэн Хаузен өдрийн наймаа бол. Нөгөө хин ч бүр Германы хааш гişэлдэх гэдэг шүү Брайтны нөгөө. Паскал Гроссо. Кросс ч. Тий, Дортмунд сайн байгаа юм чинь тий. Биш сая тэгсэн чинь өчигдөр шүү. Брайтнаас л гарч ирсэн. Тэгс. Тэгээ нөгөө чуулган муулган үзээд солиороод ижсэн чинь. Эмбиомо Юнайтед руу баг очичлоо. Явж явах шиг байна тий. Брайан Энбуэмо юу? Тий, Эмбуэмо. Франц тий. Эмбиомо ч тэгээд юу нэ? Камерун. Камерун. Арсеналаас Франц иргэж байсан. санал өгн ирсэн юм байна. За. Арсенал сонирхож ирсэн юм байна. Тэгээд өөрөө бол Юнайтедыг сонгож байгаа шүү. Тэгээ Куня ирээд Эмбуэмо ирнэ гэдэг чинь тэр уртлын хүмүүс ер нь шийдэж шүү дээ. Хүн үлдэхгүй нэ уртлаар гэсэн. хойлоо нөгөө зиркцээ. Зиркцээг бол зээх юм шиг байна. Тэр Rashford, Антони, Маунт энэ төр ч одоо ер нь Санчо эдгээр хаачна. Санчо ч энэ цалин их өндөр юм байна. Энэ өндөр цалингийн чинь бол өгч чадахгүй гэсэн юм байна Челси. Тэгээд Санчо цалингаа буулгах гэж байгаа юм байна. Тэгээд хэд хүртэл буулгах уу гэдгээ тохиролцож байгаа юм байл. Гол тэр чинь 7 хоногийн 250. Тэгээ одоо Челси чи тэр Стивио Вильян гэдэг Бразил залуу ирж Стивао болоо тий. Тэр чинь одоо ирж мэрхэр чинь Санчог угаасаа байх нөхцөлгүй болох юм байна л да. Яг манайх чинь хэнийг байгаа юм шүү. Хэнийг 8-ны Мадукиг 8-ны юун дээр тавьчих. Тийм үү. Бэлэг тий. Заран хойдолтой ингээд өрөө тавьчих. Мудрик бол угаас хааштай мартагдсан нөө. Мудрик чинь одоо нэг тийм шүүх мөх энэ дээр яваад байгаа. Тэр нь сэрэгцсэн юм шүү тий. Ямар ч байсан сэргээшийн шинжилгээний бүдэрлээ гэдэг шүүгсэн шүү дээ. Тэгээд сэргээшийн шинжилгээ нь одоо цохих төвшөнд гэдэг юм уу юу гэдгийг тэгээд ямар ч байсан хөлбөмбөгөөс бандуулахаа бол болцсон. За. Тэгээд бас торгуул мургуулын асуудал байх юм байлгүй дээ. Жохон хөнгөн болцсон ер нь бол. Гэхдээ тэр шүүх хурал нь болоод тэр торгуулаа дуусчээж тэлсмээс авах гэдэг юм байна. Челсичтэй одоо Никог сонирхоод байх. Нико Вильямсыг. Нэг тийм шуум явж ирсэн. Яах гэж. Тэгээ Нико Мадуко хоёр ч одоо нэг тийм айхтар ялгаа байд юм.
Яг хоо нэг коуч ер нь зүүн жиг хүртэл тоглох юм л та. Тэгээ өнгөрсөн жил Европ яваар гараад ер нь өөрийгөө бас харилцсан шүү дээ. Энэ жил ч гэсэн ер нь бол давгүй л үтсэн. Гэхдээ хүлээлтэн дээр өрийгөө. Тэгээ 8-ны цонх уг нь яг хоо 7 сарын 1-нд нэгддэг. Энэ жил нэг клубүүдийн дэлхийн аврагтай учраас яг клубүүдийн дэлхийн аврагт орж байгаа багуудад зориулаад нэг сарын өмнө бол нийцсэн байна. Тэгсэн бай тээ. Паес гэдэг нэг залуу Челсид бас ирж байгаа шүү дээ. Тийм шүү дээ тий. Нөгөө Колумби ирээдүйн супер мод гэдэг байгаа. Дөнгөж 17-8 хүрэх гэж байна шүү дээ. Одоо Страсбургээс ч тэр Андре Сантос ус ирнэ шүү дээ тий. Тэр ирэх баг. Тэр чин зээлэн дуусаад тэр нь дахиад үргэлжлүүлж яах юм уу? Дараа жил баг дахиад Страсбургтэй тоглох. дахиад зээлүүлж магадгүй байхаа юм. Жохон яатлан төв яах. Страсбург бол сая тэгээд Европын төвсөнд ирэх авахд бол Андре Сантос ч үнэхээр мундаг л байлаа шүү дээ тий. Дабл хийсэн шүү дээ. Гол намжуултаараа. Тий. Челси Манчестер Юнайтед олон тоглогч шүү тий. Ийш тийш нь явуулах, тэгэл авах гэл. Сити бас мангар олон тоглогчтой байгаа юм л шүү. Явуулах тоглогч нь бол ингээд чигсаал маш олон болцсон. Кукурелагийн сэлгээнд ямар ч байсан хүн аавна гэдэг байгаа. Зүүн жигүүр дээр. Тэгэхгүй бол одоо ч зүүн ар дээр ер нь хөнгө болцсон Густогоо хаяада тавьж байна байдаг бас тий. Густо ч одоо баруун ар хүртлөө зүүн дээр гарч ах чинь тий. Кук гинтхэн одоо өнж мөнжүүл. Яг юуны Лейтен Бенисээс нэг Лейтен Бенисгээ явуулсан л да. Вест Хэм рүү явуулсан тийм ээ. зээлэр л байгаа л да. Эргээр нь л. За. Чилвэл ч юм бол бүр явчлаа. Лейтен Бенис авста андарч Бен Чилвэл ахгүй. Чилвэлийг яриасаа. Би бас Шууд ойлгоо. Чилвэл гэж Би бас амар гайхаад ч та юу вэ? Би бас Чилвэлгээ хэлсэн гэж бодоод. Ямар сонин Чилвэл шиг ойлгоцож байгаа нас гоё. энэ нүдтэй өөрөө ингэ Чилвэл гэсэн байхгүй. Би бүр Челси Аманда энэ Бенс гэж хэлсэн юм уу? Тэгсэн яа. Би бод гайхаад зүүн ардч та Чилвэл байсан гэсэн. За 8-ны цонх явуулж байсан ингээд нэгдэд удаагүй болохоор ер нь 6-7 сард гоё 8 минут. Зун бол гоё юм болно. Зөндөө болох. Манай Барса бас ер нь нэг хаалгач авч явах шиг байна. Родригоор санал тавьсан шүү дээ. Манай Тэгж гин гэж байна. Челси. Родриго гэхдээ өөрөө ер нь баг үлдээ гэсэн юм шиг л шүү. Ер нь үлдээ гэсэн бодолтой байх шиг. Дээрэс нь Алонсо бас сая хамгийн дөрөнд ирээд ажиллаа авсан хэвлэлийн урлаар Родригог бол сэтгүүлчд их асуусан. Тэгээд Родриго бол манай багийн бас бүрэлдэхүүний гол тоглогчтой нэг байсан хിവэр байгаа. Тэгтээ нэг тийм тодорхой хариу өгөөгүй л шүү дээ. Яг тодорхой хариу өгөөгүй. Гэтэ одоо миний төлөвлөгөөнд бол байна гэдгийг бол илэрхийлсэн л дээ. Тэгээ баг бол 80 сая евро хэрэгтэй гэж үзүүлдэг л зарчих юм байл. Магадгүй. Чулуун шиг санаад ирвэл бол юм шүү дээ. Гол нөгөө дөрвөлгийн Алонсо ч ер нь барыг суулгана гэдгийг бол хэлчихээд байгаа шүү дээ. Тэгэхгүй бол балансгүй байна гэдэг тийм. 80 гэлээ үнэ л дээ. 80 бодоод үзгүй. За хэдүүлээ сүүлийн болон руу оръё. Ян талант. За өнөөдөр Португалийн лигээс тоглогч онцлоо. Одоо ингээд Португалийн шигшээ сая шигшээгийнхаа бүрэлдэхүүнийг зарласан байна. Тэр бүрэлдэхүүнд яг харагдсангүй. Гэхдээ утгагүй тэр бүрэлдэхүүнд бол харагдаж эхлэх нэг залууг бол онцлоо. За Португалийн Брага клубын Рожер Фернандеш гэдэг энэ хүүхэд байна. За тэгээ маш бага наснда гэр бүлийнхний хамт Гвинэ-Бисау улсаас одоо сахаачлан ирсэн. Гвинэд төрсэн гэсэн үг тийм төрсэн, тэнд төрсэн. Гвинэ-Бисау төрсэн. Тэгээ Гвинэ-Бисаугаас Португалд ирээд тэгээ ерөөсөө Брага хотод тийм Брагагийн төлөмбөгийн актиамаар бүрэн хүмүүжсэн ийм одоо авэслэг хүүхэд байна. Одоо яг 19 настай энэ оны 11 сард бол 20 нас хүрнэ. Энэ үлрэл Брага клуб аргуудын лигийн ирэх Европын тэмцээний ирэхийг бол авсан. Тэгээ ингэснээр бол энэ одоо Европын тэмцээний ирэх авахд бол Рожер Фернандеш гэдэг энэ хүү өөрийн бас өндөр үүрэг оролттой одоо оролцсон гэж байгаа юм. За ямар байралт дээр вэ гэхээр тоглооны чиглэлийн ягс хамгаалагчийн баруун захын байрал тоглолдог. Үндсэн хөлн зүүн. Гэхдээ зөвхөн зүүн хөлтэй ч гэсэн баруун хөлөөс их сайн тоглолт юм бэ лээ. Одоо гол ажил хийдэг хөл нь бол зүүн хөл. Тэгээ одоо яг ингээд орчин цагийн хөлбөмбөгийн сонгодог баруун захын тоглооны ягс хамгаалагч гэхэд бол буруутахгүй. Амун бас жигүүрч тоглолдог. За тэгээд Рожер Фернандеш шиг болвол Португалийн мэдээж топ багууднаас сонирхож байгаа. Гэхдээ эдгээрээс илүүтэйгээр Бундслигийн сонирхож байна. За мөн Италийн Сери А лигийн одоо 3-4-3-аар тоглолдог багууд сонирхож байна. Тэгээд Манчестер Юнайтедаа сонирхож байна гэдэг одоо шууган бол явж байна. За мөн энэ одоо уралдаан дотор Челсиг нэр сонсогдож байна. Мадукигийн хийдгүү элементүүдийг хийгээд байна. Оо яг. Тэгээд одоо ингээ харангуй Челсигийн байрлалыг харангуйтайг тоглооны чиглэлийн баруун цагаан хамгаалагчийн байрал дээр бас харьцангуй бас нөөц жоохон султай байгаа тий. Тэгэхээр бол тэр байрал дээр Челсигийнхэн анхааралтай ажиллаж байна гэдгээс мэдээд бол явж байна лээ гэж. Педро Нето гоё лу. Педро Нето бол байж байгаа Мадуке байгаа.
За тэгээд илүү олон сонголттой болгон. За тэгээд Рожер Фернандес шиг тэгээд яагаад ингэж энэ Португалийн лигт ингэж онцлоод байна гэхээр энэ мань хүний одоо юу гэдэг чинь шийдвэр гаргаж байгаа тий энэ чадварыг бол маш өндрөөр хөндлөж байгаа юм бэ л. Ингээд таалруу олдуул цогчин үгэн дамжуулан тий одоо жишээлбэл ингээд энэ 18-9 одоо энэ залуучуудын шийдвэр гаргалтууд их асуудалтай гэдэг шүү дээ тий. Хичнээн одоо өндөр техниктэй ч гэсэн яг шийдвэр гаргалтууд тоглолтын нөгөө нэг өрнөлөөс хамааран өөрчлөгддөг. Гэсэн чинь энэ мань хүний ингээд сэтгэл зүй одоо маш тийм доктортой бөгөөд өөртөө ихтэйгээр тэгсэн ирнэ маш тийм нямбажиг тоглодог. Учраас нь Европын топ багууд бол сонирхоод байгаа юм гинэ. Тийм учраас Роберто Мартинес Португалийн шгшээ багтаа утгагүй дуудах нь бол цаг хугацааны асуудал гэж яригдчихэж байгаа юм байна. За тэгээд энэ үйлрэлд бол үнэхээр одоо гоцгорсон одоо Рожер Фернандес шивд бол Португалийн лигт бол Брага клубын Европын тэмцээний ирэх авахд бол маш өндөр одоо оролцоотой бол байсан. За бага бол хэд хэдэн тоглолтод бол чухал тоглолтод чирж явсан, үр дүн бол авчирсан. За тэгээд том тоглолтуудад их сайн тоглож ийн гэдэг байгаа энэ Рожер Фернандес шиг. За ингээд Европын топ багууд энэ 100 бас авч магадгүй байгаа энэ тоглогчийг бол сүүлийн дугаар дээр бол ингэж онцлолоо тэг ирэх үйлрэл бид нэр Рожер Фернандес шиг Аруудын лиг тоглож байгаа аль нэг багт за харахад бол нэг гайхааргүй байна гэж одоо хэлмээр байна. Португалийн баруун жигүүртч юм аа. Бернардо Силва. Бас тийм тогтмол хүн санаанд орохгүй шүү. Яг шууд ингээд яг зүүн талд нь бол Ляо байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө талд нь одоо Бернардо Силва. Силва ч одоо тийм насны төрсэн байгаа. олон сонголтоо байгаа Португал. Бернардо ч Одоо яг манай саяны нето ч юм байж. тийм тий. Челси. Тэгээ энэ залуу бол явах юм бол байна тий. Жо Феликс ч ер нь одоо нөгөө багийн тоглолтгүй байгаа учраас ер нь одоо ингээд баг топ лигүүдээс ингээд юм. Хувь ур чадвар нь сайн байгаад байдаг. Багийнхантайгаа тоглож өгөхгүй байгаа нь. Тий. Яг Жотач жигүүтэй тоглож байна л доо. Жотай. Тэгээд энэ зал ихтэй шгшээ дуудахгүй дуудагдана. Дараачлын дэлхийн аваргаар бол тий. Яг энэ нэрчээ хадгалах юм бол өсөлтөд хадгалах юм бол дэлхийн аварга дээр бол найдвартай дуудагдана тий. Мундаг ийм аюулслаг одоо Гвинэ Бисау гаралтай одоо Португал шин гэр бүлэрээ үлэмжлэх гэдэг байгаа шүү дээ. Гэр бүлэрээ хөлбөмбөгчд ах トゥ одоо гурван ах нь бол гуруулаа хөлбөмбөгч юм. Өөр багууд тоглож байгаа. Тийм Савижнаас үнэхээр бас мундаг Сака шиг болов. Гэж болно шүү дээ. Сакач тэгтээ бас маш энд юу юм бэ л энэ Рожер Фернандес маш динамик юм байлээ. Тесрдэг, төс ингэ тесрээ явчихдаг. Тэгээд ингэ шийдвэр гаргалтуудаас аяг хурц. Сая харж цогч нам цогч байгаа зү тий. Тэгээд өвлөгч юм гээд тий. Тэгээд энэ бас айгу тийм гоё тоглогч бол гарч иж байгаа юм билээ гэж. би өчтөрөөс статыг нь харсан чинь хууралт бас айгу өндөр хувьтай. Дүгэлд ялж байгаа тоомоо айгу тийм. Нарсан 50-с дээш хувьтай бэл. Тэгэхээр дөнгөж 19-т мөртлөө бас хөгжих юу бол потенциал бол нэлээд манай Мадукэж бас яг ийм л байсан юм да. Тэгсэн ингээд нэг зогсчлоо тий. Тэгээд харин Челси, Манчестер Юнайтед бас эрчимдээ сонирхож байгаа гэж байна. Германы нөгөөд одоо Лайпциг байна тийм ээ. За тэгээд мэдээж Франкфурт бол байж байгаа тий. Германы одоо энэ залуу ёснуудыг аваад бэлэн болгож өгөөд зарим тэгээд нөгөө нэг тохирсон үнийн сан дээр их юм бол өөр баг руу явуулдаг тий. Айгуу гоё байж байгаа сонирхсан тохиолдлууд бас байд юм байна. Хаадсан одоо бас яг ийм байж байгаа. Тэгээд зогсцсон тий. Яг энэ үйлрэл бас харьцангуй боломжтой. Энэ үйлрэл бас комбек гэхдээ хийж чадсан. Баг 10 гол бол хийцэн баг шүү. Анх гарч ирж байгаа супер хийсэн даацаа одоо тий. Айгуу л ахтар байсан. Юу англи шишээ шгшээгийн гараанаас уус болох нэ гэжсэн чинь тэгээд одоо алга болчлоо гэж тий. Шишээтэй бол. За хэдүүлээ нэвтрүүлгийн өндөрлүүлээ. Тэгээ 8 дахь улирлын 42 дахь буюу одоо сүүлийн дугаарынхаар бид бүхэн гарлаа. Одоо саяхан л эхэлж исэн чинь ингээд сүүлийн дугаар дээр ирсэн байж ин тэгээд 9 дахь улирал маань буюу дараагийн улирал бол 8 сарын дундуур эхлэн одоо нэг 2 сарын дараа л эхлэн гэсэн үг. Тэгээд энэ улирлын 42 дугаарын турш одоо нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгчээр ажилласан сайн сайхныг санхүүжилийн үрээтэй голомт банкныхан болон залтын мэдтгэгч өөрийн бараг сэрээ Tiger Brand-д бас баярлаж талархсан илэрхийлье. Та гуравтаа мөн баярлалаа. Тэгээд бэлгүүдээ тэмүүлэн энэ улиралд суусан бүх хөтлөгч нартаа баярлалаа. Тэгээд эрх улирлаар бүгдээ эргээд болцъё та. За